Hi everyone. За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдрийн сэдэв бол мэдээж 12 дугаар сарын ерхий төлөв байдлыг үздэсгэх болно. За уламжлалсаар ажил карьер мөнгө санхүү хайр дурлалыг бүгдийг детальчж харахаас гадна нэмэлтээр дандаа санхүүсүүдийн бас зөвлөгөө хөзрүүдийг давхар тавиад явах болно. За мэдээж ерхий энергийг үүснэ. Дээрэс нь та бүхний эрүүл мэнд ямар ах уу, энэ сар юун дээр анхаарах уу, болон санхүүсүүдийн зөвлөгөө юу бэ нүү гэдгийг тус нь бүгдээрээ харцгаах болно. Ерөөдөө чадлаараа деталь уншлага хийх болно. Таараад уншлая. За тэгээд өнөөдөр болохоор юу вэ? Хөзөрт сонгохгүй, чулуу тайван сонгохгүй. Эдгээр 3 хөзөрдөөс сонгох юм. За тэгэхээр нэг дугаархны маань хувьд бол энэ хөзөр байна. За 2 дугаар нь энэ Oracle хөзөр байна. За 3 дугаар нь энэ бөөгийн хөзөр. Shamanic Healing Oracle гэдэг. За эдгээр 3 хөзрийг би сонгоод бэлдсэн байгаа. За тэгэхээр ерөөхдөө сонголтуудаа сайн бодож байгаа тийм эсвэл дандаа хэлдэг би бичлэг зогсоож байгаад үзсэн ч болно. За надтай холбогдох хаягууд description box дээр байрлсан байгаа. Миний Instagram, Facebook хаягууд болон онлайн дэлгүүрүүд линк байрлсан байгаа. Тийшээ ороод надтай холбогдох боломжтой. Тэгээд таарал уншлаг маань таалагдах юм бол subscribe дарахаа бити мартаарай. За тэгэхээр бүгдээрээ тийм олон юм уушаад яг уу ерөөхдөө нэг дугаараас эхэлцэх болно. За эхлээд дахиад хараад авчуу. За 1 2 3. За та нарт нэг хэсэг хөзрөө сонгох боломж олгоё. Тэгээд сайн бодох ч байх үү. Хамгийн ихтэй өөртөө татагдж байгаа хүзрийг сонгоход бол нэг их юм бодож стресст хэрэггүй те зүгээр алийг сонгомоор тэрийг л сонгоорой гэж хэлхий. За дандаа ойрын үед миний бичлэгүүд дандаа эдиттэй орж байгаа. Өмнө нь дандаа шууд ингээл яриад явцдаг тасалдахгүй байсан шүү дээ. Гол нь яагаад ингээд ойрын үед дандаа эдиттэй байгаад байна вэ? Нэгт би гадаад руу явцсан байгаа ажиллаж амьдрахаар. Тэгээ завгүй байгаа болохоор дандаа ажлынхаа зав цагаар таарууд мэрэг те YouTube дээр оруулж байгаа болохоор завндаа нэг бүлгийн нэгээд дараа үед завндаа хоёр дахь бүлгийг хийдэг ч юм уу ингээд тастаж хэд хэдэн өдөр зав цагаандаа хийхээс өөр аргагүй болсон болохоор ингэж бичлэг маань эдит орж байгаа шүү гэдгийг ойлгоод аваарай. Тэрнээс биш ер нь би тэгж нэг эдит хийдэг байгаагүй шүү дээ. Сүүлийн үед яг чарах ингээд амьдралын боломж бололцоо маань л байгаад байна. Хэдий завгүй гадны улсад байгаа ч гэсэндээ тийм ээ та бүхнийхээ төлөө ингээд YouTube-ийнхаа бичлэгүүдийг үргэлжлүүлээд чадан явах болно. Санаа зовнилтгүй гэдгийг хэлье. За тэгээ над дээр нэмэлт байдгүй шүү. Бүх зүйлийг би энэ дээр гаргаад ирэх болно. За тэгээ та нар маань хөзрийн сонголтоо хийсэн байх гэж найдаа. Таалагдвал subscribe дараарай. Одоо бүгдээрээ нэг дугаараас эхэлцгээе. За нэг дугаарынхны одоо 12 сарын ерхий төлөв байдал ямар байхыг за харцгаая. За энэ дээр болохоор санхүүсүүдийн зөвлөгөө, хоёр санхүүсүүдийн зөвлөгөө, хоёр өөр хөзрөөс гаргаж ирсэн байгаа. За энэ хөзөртэй болохоор та бүхний минь 12 дугаар сарын ерхий энерги бас юун дээр анхаарах вэ гэдэг хөзөр байгаа. За энэ болохоор эрүүл мэндийг гаргаж ирсэн байгаа. За тэгэхээр эхлээд эндээс уншия. За энэ хоёр хөзөр гарч ирсэн байна. New Day гэдэг хөзөр, шинэ өдөр гэдэг хөзөр 11 бас өөр нэгэн том нь бас шинэ эхлэлийг бэлэгдэх хөзөр. Дугаар байдаг шүү дээ тий. За Turkey Good News цацагт хэрүүл гэдэг хөзөр гарч ирсэн байна. Сайн мэдээ гэж. You may soon receive an important but very unexpected gift. Accept this with deep respect. Someone has sacrificed a lot to help you open doors and grow. A lot of things will change for the better. За тэгэхээр ерөөдөө тэгээд 12 сар бол тэ шинэ хаалга нэгдэх азтай өөрчлөлтийн сар байх на та бүхний минь хувьд шинэ мэдээ болон нэвдэ гэдэг нь шинэ өдөр, шинэ амьдралыг бас илтгэнэ. Чиний өмнөөс тэ хүн хичээж боломж нээсэн сайхан зүйл бодит амьдрал дээр бууж ирэх гэж байна. Ямар нэгэн хүн чамчны төлөө маш их тус хүргэхтэй хичээл зүтгэл гарах шинжтэй гэж харагдаж байна. За тэгээд энэ хөзөр маань болохоор юу гэж хэлж байгаа нэхээр хүлээгээгүй бэлэг боломж санал ирнэ. Тэр боломж хүмүүсийн дэмжлэгээр ирнэ гэсэн утгатай.
хүлээн авахдаа даруй хүндэтгэлтэй байгаарай те. Сайн мэдээ, санхүү, ажил, амьдралын чиглэлд ирэх магадлал өндөр байна. Энэ мэдээнүүд ажил мэргэжил санхүүгийн тал дээр илүү их магадaltaй гэсэн үг. За тэгээд өмнө нь гаргасан те өөрөө чинь хичээл зүтгэл сайн үйлс чинь одоо 12 сард одоо биелээ олж чи шагнагдах нь байна. Тэгээд шинэ өдөр гэдэг хөзгийг харахад бол энэ бас шинэ эхлэлийн тохио те. Өмнөх дарамт гуниг одоо дуусах шатандаа ирнэ гэж харагдаж байна. Эрүүл мэндийн хувьд ч гэсэндээ ер нь бол асуудлууд үүсэндээ баг зэргийн жоохон ерөөдөө бол өөрөө чинь сэтгэл санааны зовироос болоод би муудах шийдтэй байгаад байгаа байхгүй юу. За тэгэхээр энийг өмнө дээр хараад бол сэтгэл санааны маш их стресстэй зовиртой тий 11 сард ч юм уу одоо өмнөх сарууд тийм байсан байгаа бол 12 сард бүх зүйл шинээр эхлэнэ, сэтгэлийн зовлон чинь дууснаа гэж гаргадаж байна. Эрүүл мэндийн хүчрийг харахад бол илүү сэтгэл санааны стресс гарч ирээд байна. За тэгэхээр эрүүл мэндийг дараа нь жиж тайлбарлая. За тэг өмнөх дарамт гуниг чинь дуусар болно. Тэгэл яг л энэ дээр ерөөхдөө мандаж буй нарыг гэлтэж байгаа байхгүй юу. За тэгэхээр өглөөний нар шиг нэг зүйл генетик гэрэлтэж эхлэн өөрөө чинь амьдрал өмнөх гунигуд чинь бүгдэрж алга болох нь магадгүй энэ өөрөө чинь тэ шинэ зорилго, шинэ зам, шинэ урам одоо бий болох байх 12 сард. Тэгэхээр сөрөг зүйлээ 2026 он руу битгий авчраарай гэдгийг бас сахиусууд нь зөвлөж чинь шинэ амьдрал 2026 онд эхлүүлээрэй та. Ерөөдөө бас ийм 12 сар ч одоо он дуусах сар шүү дээ. За тэгж өнгөрснийг үлдээгээрэй гэсэн утгатай юм аа. За сахиусуудын зөвлөгөө 12 сард юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр бусдын тусламжтай сайхан сэтгэлээс татгалзахгүй хүлээж авах хэрэгтэй. За хүмүүсийн дэмжлэг бол тэ бурхны явуулсан бэлэг юм шүү гэдгийг сануулж байгаа юм. Тэгэхээр сөрөг бодлоос өөрийгөө чөлөөлөөрэй. За шинэ эхлэлийг зоригтой орсон өөрийнхөө амжилтанд баярлж яваарай гэж. Тэгэхээр 12 сард ерөөдөө тэ сэтгэл санааны зовир үгүй болоод ажил карьер дээр амжилт гаргах шинжтэй гэж харагдаж байна. Гэтэ мэдээж бүгдээрээ дараа нь ажил карьерийг тусад нь үзнэ. За таагүй цус арт тоцронтой санхүү ажил ирээдүйд гоё мэдээ дуулантай шинэ алхам эхлэх шинжтэй харагдлаа. За та бүхний мэн 12 дугаар сарын энэ нэр judgment шүүлтийн хүзэр гарч ирсэн байна. За энэ хүзэр нь юу илтгэдэг вэ гэхээр ерхий энергичтэй сэргэлт, дахин төрөлт, үнэтэй нүүр тулахтай хувь тавилангаа шүүсэн, тийм илүү өөрчлөхийг хүссэн сар болно. Ийм энерги 12 сард нэг дугаархны минь хувьд илүү гарч ирнэ гэж харагдаж байна. За юу агуулж ийнэ гэхээр энэ хүзэр нь болохоор өнгөрсөн хугацааны туршлага тий алдаа шийдвэр бүгд дүгнэгднэ. Өөрийнхөө өмнөх алдаад ухаарна, илүү туршлагатай болно гэсэн үг л дээ. Тэгээд шин шат руу зөв алхам хийхэд түлхэж өгөх юм байна амьдрал руугаа. Та нар маань 12 сард юу өнгөрсөн амьдралаасаа салахтай илүү шинийг тэмүүлэх, шинэ амьдрал, цоошин одоо ажил карьерч байд юм уу те бүтээ бас цоошин хүн болохыг нэлээд хүсэж тэмүүлэх шинжтэй гэж харагдаж байна. За хувь тавилангаа сонгож эргэлтийн цэг дээр ирэх нэ 12 сар. Тэгэхээр бас өөрийгөө уушлах те дотоодосоо сэргэлт авах мөчийг бол 12 сард гаргах энергитэй байна. За энэ сар огцом хөдөлгөөн биш харин юу үнэн хэрэгтэй вэ гэдгийг шийдэж дараагийн жилдээ өөрийнхөнтэй ирээдүйн замаа цэвэрлэх хэрэгтэй. За өнгөрснөөс сургамж авах хэрэгтэй те хэрэггүй холбоо хүмүүс за хэрэггүй ажилч гэдэг юм уу те хэрэггүй бусдын хандлагаас ер нь бол зайлсхийх хэрэгтэй. Өөртөө тохирохгүй гэсэн зүйлсээс токсик хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй байна. За 12 сард бас та нарын маань зүүн совь нэлээд хүчтэй мэдрэгдэж хөгжих шинжтэй байна. За энерги цэвэрлэхэд бас тохиромжтой сар 12 сард энерги цэвэрлж ирээдүйдээ зай гаргаарай гэж зөвлөж энэ сахиусууд нь. За тэгжиж 2026 оныхаа цоошин амьдрал, цоошин эхлэлийн суурийг тавьдаг нь байна. За эдгээр зүйлүүд нь ажил амьдрал дээр хайр дурлалтай чиглэж магадгүй харагдаад байна. За ерөөхдөө юу гэнтэй энэ сард дэвштэй ерөөхдөө бол 12 сар та нар маань өөрсдийнх нь жинхэнэ одоо үнэнтэй нүүр тулахтай амьдралын үнэнтэй нүүр тулах илүү амьдралаа шинээр нээсэн сар болно гэж ерөөхдөө энерги нь харагдчих. Тийм болохоор энэ дэр new day бас сайн мэдээнүүд энэ дээр гарч иж байгаа юм л да. За 12 сард бол ерөөхдөө өнгөрснөөс үүссэн сэтгэл санааны бухимдлаас болоод бухимдал гуниг гутарлаас болоод ер нь бол жоохон би хаа өвдөхөд хямрах гад байх зүйл бол байна. Сэтгэл зүйн бас нэг асуудлууд байна. За энэ магадгүй те
нойргүйтгэхтэй хитрхи сэтгэл түгшнээс болоод тэгээд толгой хөөцүүчин өвдөх мэдрэлийн ядаргаа бас дагуулж магадгүй. Ер нь сэтгэл зүгээс үүдэлтэй маш их одоо өвчний одоо асуудлууд үүсдэг штеп хүний амьдрал. Тэгэхээр бясалгал хийх, илүү тайван орчинд байх те өнгөрсөн зүйл нэгэнд болоод өнгөрсөн бол өнгөрснийг бодож шаналх хэрэггүй. Энд нэг эмхтэй байгаа зүгээр таван аяхтаа тэгэхэд тэр байр руу яаж очихоо мэдэхгүй байгаад байдаг. Гэвч л тэнд гатлах гүүр нагааз тэнд байшин руу яаж гарах вэ гэж бодоод байгаа аахгүй. Гэвч тэр гүүр байна. Бас тийшээ явахыг хүсэхгүй байгаа живш нэг урамгүй өнгөрсөндөө гацаад те гол гатлахын оронд голын наад ирүүдээр буюу хуучин амьдрал дээр байхыг илүүд үзээд байгаа хараг одоо энергийн дээр гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр хуучнаасаа саад нэгэнт өнгөрсөн юм бити бодож стресстэй гэж сахиуцууд нь зөвлөж ин ингээд стресстэй тах юм бол тэ нойргуудаас ахуулаад мэдрэлийн ядраа гэх мэтчлэн бие физиологт чинь тодорхой хэмжээгээр өөрчлөлт орох эрсдэл байна. За тэгэхээр эрүүл мэнд дээр үүнийг анхаараарай. Сэтгэл санаа тайван байгаад ирэхээр яах нь угаасаа биеийнхээ физиологчсондоо айхтар тийм өөрчлөлтүүд гарахааргүй харагдаж байна. Ноцтой зүйлүүд бол энэ сарда 12 сарда бол нэг дугаарх нэмийн хувьд бол алга байна. За тэгэхээр ихэдөө ерхий энерги сахиусуудын зөвлөгөө эрүүл мэндийн хувьд юм байлаа. За одоо бүгдээрээ ажил карьер мөнгө санхүүг харцгаая. За тэгэхээр 12 дугаар сард нэг дугаарх нэмийн хувьд ажил карьер болон мөнгө санхүүгийн тал дээр ямар хөө байх вэ гэдэг төлөвийг харлаа. За тэгэхээр ийм байна. Ер нь бол нэг 12 сар гараад эхний хэдэн хоногт нэг одоогийн хийж байгаа ажил төрөл дээр нэг хил амны асуудалд орох шинжтэй байна. Одоо харамсалтай байна. Одоо тэгтээ үнийг хэлхээс өөр арга байхгүй. Ер нь бол те ямар нэгэн газар албан байгууллагад ажилладаг бол зарим нэг хүмүүс чинь хамт ажилладаг хүмүүс чинь өөрөө чинь талаар нэг арга хударгаач нэг худал зүйл ярих ч юм уу те гүтгэлэг чамаа гүтгэх үүнээс болоод чиний сэтгэл санааны хувьд нэлээд төгшөвтэй стресстэй байх одоо 12 сараа гараад нэг тиймэрхүү зүйлүүд бол харамсалтай болж эхэлнэ. Энэс болоод та нарын манд хувьд бол тэ ингээд одоогийн ажлаа цаашдаа үргэлжлүүлээд хийх үү эсвэл болох уу гэдэг бас шийдвэр дээр тулах юм байна. Уул нь бол одоогийн энерги бол тэ 12 сард гараад л ерөнхийдөө ажлыг стандараа алаад өгөө тэ бүтэг яна жоохон хүнд ярьчуу. Бусдаа болгоод үгүй урагшаа одоо юу гэмтэй ямар ч саадыг тоохгүй урагшаагаа давшилхэ гэдэг энергитэй байгаа нь маш их сайн хэрэг боловч сар гараалгүй юу жоохон хил амд орох шинжтэй. Эсвэл ингээл та нар маань ямар нэг хүмүүстэй бизнес хийдэг, хуваараа хийдэг бол тэ ингээд чин чамтай хүмүүс хамтарч бизнес хийн эсвэл мөнгө санхүүгээр туслана гэж хэлсэн бол энэ зүгээр заавал хил ам гэхээс илүү зөв худлаа ирсэн байж болно. Цуг хамтарч бизнес хийн гэчээд хамтрахгүй байх бас хэлж болно. Хүнээс шалтгаалнаа. За тийм болохоор ерөөдөө 12 сар гараад ирэнгүү та нар маань хүн амьтны хил амнаас болгоомжлох хэрэгтэй байна. Нэг дугаарх нэмэн дээрэс нь босод хүмүүс бас хамаагүй итгээд авахгүй хинтээ ямар хүмүүстэй ажиллаж ийнтэй эсвэл ямар хүнтэй найзалж ийн ямар хүнтэй би хамтарч бизнес хийх гэж байна вэ гэдэг маш сайн бодож зүүн совин мэдрэмжээ сонсож шийдвэр гаргаарай гэдэг бол ерөөдөө зөвлөхөр байна. Яагаад гэхээр нэг юм хуурам эхлэлт оошуулах хэлэхэд энэ дээр бол байгаад байгаа байхгүй юу? За заримынх нь хувьд ингээл ер нь бол тэ эсвэл ингээл хуваараа юм хийдэг байлаа гэхэд чамаас хүмүүс зээлсэн мөнгө төгрөг өгөхгүй худлаа яриад яваад идэг. Тэгэхэд чи өмнөөсөө болоо нэлээ юм санаа зовнох нь л да. Чи бас өөрөө нэг ажил төрөл бизнес хийдэг хүн болохоор чамдас нэг банк санхүүгийн ч юм уу те өөр шир байгаад байдаг. Эсвэл хүн амьтанд бас өргөө төлөх хэрэгтэй байдаг те. Эсвэл бизнесийн зээл төлж дуусгах ёстой ч байдаг юм. Чи өөрөө бас ингээд мөнгө санхүүгийн асуудалтай байхад чинь ингээд 12 дугаар сард санхүүгийн чинь асуудал дээр улам л одоо те одоо нэрмээс болж байгаа юм шиг хүмүүс өөр ширээч өгөхгүй ч байдаг юм уу ингээд яваадах нь чанд хэцүү байдалтай байгаад байна. Магадгүй энэ энергиуд нь 11 дугаар сардтай ингээд одоо ерөөдөө болж өнгөрсөн үйл явдлыг бас илтгэж болно. Гэхдээ 12 сард гараад ихний хэдэн хоног ч юу бас ингэж 11 сарын энерги үргэлжлэх шинжтэй. Тийм болохоор та нарын ингээд эрүүл мэндийг харахад бол сэтгэл зүйн аягүй дарамтууд те стрессүүд гарч ирээдсэн мөнгө санхүү бизнестэй болох холбоотой болов уу гэж бодож байна. За тэгээ заримынх нь хувьд бол ерөөхдөө удаан хийсэн ажиллаа те ер нь удаан хийсэн ч юм одоогийн хийсэн ажил дээр уул ингээд хил ам татлаа дутлааныг тооцоолол чадлаараа бол тодорхой хэмжээгээр амжилт гаргах зүйлүүд бол хийн. Ер нь бол өөрөө юм charity энергитэй байгаа байхгүй юу? Ерөөдөө бүгдийг хийн болгоно бүтээ ингээд айгуу тийм дайчин байдаг. Гэвч нөгөө нэг хил амны үргэлжлэх ч юм уу ингээд нэг гүтгэлэгт ороод ирэхээр одоогийн хийж байгаа ажил төрөлөөс ямар нэгэн урам ахгүй ямар ч их урамгүй болоо утгагүй санагдаад ер нь бол тийм
одоогийн ажлаас гарах те солих шинжтэй бол байна. Заримын хувьд бол хийж исэн бизнесээ төслөө эхлүүлж исэн зүйлээ орхих шинжтэй байна. Гэтэ хэдий ингээд ягаад заримын хувьд орхих вэ гэхэлсэнтэй ингээд хүнтэй хамтар гэсэн чинь нөгөө хүн хамтардаг эсвэл хамтарч ингээд хамаг юм бизнесийн самраа ичдэг ч юм уу нэг юм асуудлууд үүсэх шинжтэй байна. Уучлаарай хатуу үнэг хэлэх хэрэгтэй. Тийм болохоор энэ эрсдлээс та нар маань яах болгоомжлох хэрэгтэй байна. Тэгтээ дөрвөө эдий ингээд иймэрхүү зүйл болоо ч гэсэн те удахгүй ч юм уу дараа нь ч юм уу те Аз та нарын талд таны талд азтай зүйл ирэх болно гэж энэ захиусууд хэлж байна. Тэгээ тийм мөнгөний дараа мөнгөө бити бүгдийг нэг дор өвчгэй гэж байгаа байхгүй. За энэ хүнтэй юм хийн гээл энэ хүнтэй хамтран гээл эсвэл энэ хүнд найдвартай юм чинь энэ хүнд найдаад гээл мөнгө төгрөгөө бас зээлүүлж болохгүй. Ер нь бол мөнгө санхүүгийн асуудлууд үүснэ 12 дугаар сард. Тэгэхээр ер нь бол хиндэж ер нь болж өгвөл мөнгө зээлэхгүй. Тэгээ хэмжээний мөнгө эсвэл байгаа эдээгээ этгээд зээлж болохгүй. Энэ дээр don't spend everything at once гэж байна шүү дээ. Тэгээ бүгдийг нэг дор бити өрөө. Тэгээ ерөөхдөө ингэж хадгалаа. Дараа нь бол чамд угаасаа одоо нэг фейлдж байгаа. Тэгээ одоо асуудлууд байгаа ч гэсэн явандаа 12 сар чамд амжилтууд ирнэ асуудлуудыг шийдчих болно гэж хэлж байна. За тэгээд хуваараа бас бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд хэлсэнтэй хоёр нөртэй худалдаж хамтрагчнаас болгоомжлоо. Тэгэхээр та нарын хувьд бол ажлаасаа гарлаа эсвэл тухайн хийж байгаа бизнесээ 12 сар боллоо гэж бодоход өөрөө шин зүйл олдохоор байна уу? Тэ эсвэл айгүй ажилд орохоор байна уу? За бид сарын үзүүлгийг тодруулъя. Welcome за энэ гарч ирж байгаа ойлгомжтой. За яг чарга юу нь бол хийж байгаа зүйлс тухайн ажлаасаа гарах шинжтэй байна 12 сард. Магадгүй энэ явах шийдвэр бас заавал хэл ам гэхгүй та нартай ингээд одоогийн хийж байгаа ажил нэг л нийцгүй бод санагдахаар илүү мөнгө олохын тулд гадагшаа явж бас болно. Эсвэл хөдөө орон нутаг руу ажиллахаар явж болно. Эсвэл гадагшаа виз нь гараад те ингээд за тэнд очиж ажиллаж амьдрья сурыг гэдэг шийдвэрт бас хүрч болох юм аа. За өнгөрсөн саруудад тэгэхээр энэ дээр хөзөрдмөр бол яг чаргагүй те энэ сард та нартай ингээд одоогийн ажил төрлөөс гарлаа ч гэсэндээ нэг утахгүй дараагийн боломжийн ажил төрөлчин олдно эсвэл хийж байгаа төслөө бизнесээ боллоо гэхэд илүү өөр шин бизнесийн санаа бол та нарт мань бол гараад ирнэ гэж харж байна. Тийм болохоор Аз сарнэ гэдэг 12 сард те эхний 8 хоногийн дотор ч юм уу ерөөдөө бүх зүйл айгу энэ сард хурдан өөрнөх нэ. За ажил төрөлгүй удаан байсан хүмүүс маань бол яг хөө нэг хэсэгтээ ажил олдохгүй юм шиг байна. За тэрт ажилд очиод ярьслага өгөөд үзэхүү эмч газар руу очиод үзэхүү энэ хүнтэй ч холбоо барих уу гэж нэлээд эргэлзэж бодож байгаад ерөөхдөө бол 12 сарда эхний 7-8 оны дотор бол багтаад шинэ ажилд бол гайгүй орсноор мөнгө санхүүгийн байдлуудаа цэгцэлэх нь байна. Заримын хувьд бол удаан ажил төрөл хайжсэн бол за Монголдоо тийм юм байна. Гадагшаа явъя гэж бодож ирсэн тийм гадагшаа явахаар шийдээд явах. За заримын тэгээ виз хөцөлтөөд виз нь гараад гадагшаа сурахаар ажиллахаар явах гэх мэтлэн сайхан мэдээ бол энд бол хүлээж байна. Та бүхнийг минь за тэгээ нэг жоохон юу хэмдэ хурдцтай бүх зүйл болоод өнгөрнө гэж харагдаж байна. Тэгэхээр санхүүгийн хувьд бол алтан дундаж харагдаж байна. Миний харснаар хэрвээ санхүүгээ хөндрүүлэхгүй бай гэж бодож байгаа бол тийм хүнд мөнгө зээлэх итгэж маш их хэмжээний мөнгө одоо өгч хамтрагч байдаг юм уу бизнесээр хамтрах тал дээр маш сайн судал бод энэ дээр дахин хэлий анхааралтай байгаараа тэгж чадах юм бол санхүүгийн хүндрэл үүсэхгүй байх боломж 12 дугаар сартаа өндөр байна. За тэгээд ажил төрлийн хувьд бол одоогийн ажлаасаа гарлаач дараагийн ажил бол яг утахгүй хурдан олдчих шинжтэй 12 сар. Тэгэхээр одоогийн ажил дээр ингээ хил ам дийлдэхгүй ингээ бүр сэтгэл санаа чинь ингээ дунгаагаад өнгөрсөн 7 хоногод өнгөрсөн сарууд ингээ стресс зүйлээд ингээ та нарыг юм галзуурлах шинжтэй байсан бол энд Аз хэрэн гэдэг байгаа шүү дээ. Ажлаасаа гарсан ч хамаа байхгүй нэг тийм проблем алга те дараагийн ажил маш хурдан олдох юм байна. За санхүүгийн хувьд бол хэлсэн байгаа шүү дээ тийм болохоор энэ charity энергитэй уушаага давшлах саадыг үйл давах энергиэрээ тэр чигээрээ хадгалаад явах юм бол зүгээр юм байна. За тэгэхээр ажил карьер мөнгө санхүү дээр ингэж харагдаж байна да. За одоо хайр дурлалын сэдв рүү орцгоё. За тэгэхээр нэг дугаархны минь хувьд 12 дугаар сар за синглчүүдийн минь хайр дурлалын ерхий төлөв байдал ямар хөө байх вэ? Юу болж өнгөрөх вэ гэдгийг харлаа. Надад маш гайхалтай сайн мэдээ байна. Түрүүндээ сахиус дээр угаасаа
good news те маш сайн мэдээ ирнэ, new day те шинэ өдөр эхэлнэ, шинэ амьдрал эхэлнэ гэж хэлсэн шүү дээ. За яалтчгүй үний юм байна. Яагаад тэгж вэ гэхээр синглчүүдийн маань энэ удаа та нар soulmate-тайгаа 12 дугаар сард уулзах боломж маш өндөр байна. Саяныхаа нийтлэлтэйгээ уулзах эсвэл ядаж л удаан хугацаанд маш тогтвортой албан ёсны хосын харилцаатай болох хүнтэйгээ уулзах нэ. Та нарын маань одоогийн энерги бол ерөөдөө энэ хермит хүзүр. Тэгэхээр нэг хэсэгтээ магадгүй жил тэрнээс ч илүү хугацаанд ганц бие явсан бас зарим нэгнийх нь хувьд бол те одоо хосын харилцаатай болох те их нэртэй нөхөртэй болох тэр яараагүй илүү өөрийнхөө дотоод лугаа өндөөж те өөрийнхөө амьдралд юу хүсэж байгаа ойлгох те илүү гүнзгий дотгошоогоо илүү чиглэсэн байр байдалтай байсан. За өнгөрсөн нь бол одоо чиний сэтгэл нийцээгүй те харилцаа чинь болж бүтээгүй бол маш хэцүү байсан ч сэтгэлээ үлдээгээд яваад харилцаагаа болоод ерөөдөө эдгэрлийн одоо өөртөө илүү ганцаараа байж анхаарах өөрийгөө сэтгэл зүрхээ эдгэх одоо үйл явцтай явж исэн байна. За энэ сар тэгээд та нарын маань хувьд бол тодорхой хэмжээний хүсэл биелнэ. Өөрөө чинь одоо ихэр дөлтөө тий twin flame-тайгаа soulmate-тайгаа учирна гэж харагдаж байна. За яаж учрах вэ гэхээр заримийнх нь хувьд бол гадагшаа ч юм уу холын замд явахдаа тий гадагшаа эсвэл хөдөө орон нутглуу ажиллахаар, сурахаар, амархаар явахтаа танилцах магадлалтай байна. Заримийнх нь хувьд бол ямар нэгэн баярт үйл явдалтай хурим найр хэн нэгний төрсөн өдөр за магадгүй хөдөө найзуудаа салхинд аялах шоу тоглолттой ч юм уу танилцж магадгүй гэдэг зүйлүүд бол харагдаж байна. Ерөнхийдөө бол анхт хоёр уулзаад хоёр биендээ айгүй тийм хүчтэй энергийн таталсал авч мэдрэхтэй хоёр биентэй баг юм донтох тийм мэдрэмжийг авах нь байна. За энэ хүн мэн болохоор за хүүсийн ялгаа байхгүй гэж би дандаа хэлдэг шүү. Одоо таарот мөрийн дээр те. За ерөөхдөө нэлээд жон дотошоогоо чиглэсэн мөртлөө айгүй 50 дэлгөөн эрэгтэй хүн бас 50 дэлгөөн эмэгтэй хүнийг бас илтгэж болно. Хүүсийн ялгаа байхгүй. Тэ одоо эрэгтэй хүн үзэж байгаа бол энийг эмэгтэй гэж ойлгоо үзчих тийм ээ. За тийм хүнтэй танилцах нэ. Ус энерги их агуулж байна. Ордны хувьд бол ерөөхдөө танилцах хүн чинь загас мэлхий хилэнцгийн орд байх магадлал өндөртэй. За бас ихрийн орд байх магадлал өндөртэй харагдаж байна. Ихэр охин гэдэг зүйлүүд бол гарч ирж байна. Энэ дээр бол үнэхээр бас энэ дээр ингэж сахиусууданд юу зөвлөж юм хэрэг release your ex гэж байна. Тэ өнгөрсөн хуучин харилцаагаа хуучин хөнөө чөлөөлж явуулаад тэгжи чи өөрхөнтэй the time has come to clear your energy гэж аахгүй. Тэгжи чи өөрхөн энергийг одоо цэвэрлж чадна те. Өнгөрсөн доо битгий зуралдаа энэ дээр 5 of cups би түрүү бас хэлсэн шүү дээ. Өнгөрсөн доо зуралдаад байна. Өнгөрсөнтэй зуралдаа болгоод хуучин хүнээ тавьж явуулах юм бол жинхэнэ хайртаа учирнаа. Бүр энэ амьдралынхаа романтик харилцаатай борчихын хайртай учрна гэж байгаа байхгүй. Тэгээ romantic feelings те. Your feelings are real and worth exploring гэнэ. Чиний мэдрэмж бол жинхэнэ бас ингээд энэ хайр дурлалынхаа талаар шинэ хүнтэй уулзахын тулд судлах нь тэ үн цэнтэй зүйл юм аа. Боломжоо сонголтоо нээлттэй байлгаа шинэ хүнтэй болцоонд явж судлаа гэж байгаа байхгүй. Ингэснээр чи яах вэ гэхээр өөрөх нь таны жил болох хүн тэ soulmate-тайгаа уулзна. Yes, this is your soulmate гэж байгаа. Тийм ээ чиний энэ амьдралын чинь хайр, үнэн хайр. За энэ ханы жилтэйгаа эхэр дүлтэйгээ 12 дугаар сард 1 дугаар арах юм байна учрах юм байна. Тэгээд би айгүй гайхалтай мэдээ байна гэж хэлээд байгаа байхгүй юу. Би одоо ингэж бүр ингэж та нарын өмнөөс ингэж айгүй гой баярлаа доглоод байна штэ. Өөрөө учрах гэж байгаа юм шиг л байна шүү. За юм байна. За тэгэхээр ингээд өнгөрсөнд хүмүүнээ тавьж явуул одоо ингээд гэртээ ганцаараа ажил гэр ажил гэж явжтай гэртээ юм уу ер нь бол ганцаараа байхаа бол өөрийгөө бусдаас тусгаарлахаа болох хэрэгтэй одоо хөдөлгөөнд орох цаг нь болсон гарч ор найз нөхдөйгөө цагийг сайхан өнгөрөө тэ шинэ хүнтэй болцоонд яваа гэдэг зүйлийг сахиусууд нь бас энэ дээр хэлж байгаа шүү. Тэгжиж soulmate-тай уулзах нэ угаасаа гэр бүл болохтэй үр хүүхдтэй болох хань ижилтэй болох хүн чинь 12 дуусар та нарыг хүлээж байна. За одоо тэгвэл хосын харилцаатай хүмүүсийн 12 дугаар сарын төлөв байдлыг харцгаая. За 12 дугаар сард хосын харилцаатай хүмүүсийн мэн хувьдтай за гэр бүлийн хүмүүс ээж болно албан ёсны хосууд эсвэл тодорхой хэмжээгээр ингээд уулзаж уулзраад нийлээдгүй те цаг хугацааг авсан хүмүүсийн мэн хувьд бол төлөв байдал нь ямар байх вэ гэдгийг харлаа. Тэгэхэд энд бол нэг юм жоохон сорилттай, адармаатай зүйлүүд бол гарч ирж байгаа харагдаж байна. За одоогийн та нарын мань энергийг харахад бол ерөөхдөө бол те
одоогийн уулзаж учирч байгаа холбоотойгоо байгаа хүнтэйгээ харилцаа холбоогоо цаашдаа өргөжлүүлэх үү эсвэл болох уу гэдэг нэлээд чухал томоохон шийдвэр дээр хүрсэн байна. Яагаад үг гэдэг нэг асуудал гарахаар за би эндээс тал талаас нь тайлбарлая шүү. Тухайн хүний харилцаанаас хамаарат. За жишээ нь хэд чиний нөхөр за эхнэр ч юм уу байлаа гэхэд те ер нь бол өнгөрсөн чамааг хуурж явсныг те ингээд араар тавьсан өөр хүнтэй ингээд харилцаа холбоо тогтоосныг чи олж мэдсэн болохоор энэ харилцаагаа цаашдаа өргөжлүүлэх үү эсвэл одоо энэ хүнийг уучлаад харилцаагаа цаашдаа өргөжлүүлэх үү эсвэл болох уу гэдэг томоохон шийдвэр дээр хүрэх юм байна. Чиний одоо уулзж байгаа хүн нөхөр эхнэр найз залууч бай те ингээд ер нь бол энэ хүний энерги нь хараад хад бол чамааг бол алдахыг бол хүсэхгүй байгаадаа харагдаж байна. Харилцаа холбоогоо салахыг хүсэхгүй байгаа болохоор үүндээ нэлээд одоо шаналж байгаа зүйлүүд бол гарч ийн бас өөрхөн хийсэн те буруу зүйлээс болоод шаналх зүйлүүд бол гарч байгаа харагдаж байна л чамайг тавьж явуулахыг хүсэхгүй байгаа юм байна. За тэгээ энэ сарда хэрв энэ хүнтэй боломж өгөх юм бол та хоёр ингээд үнэн сэтгэлээсээ учир зүгээ олоод үннээсээ ярилцах юм бол харилцаа цаашдаа үргэлжлэх боломжтой. Гэхдээ миний мэдсэн сонголт илүү чиний талд байна. Юу гэхээр чи хүсвэл харилцаагаа үргэлжлүүлнэ хүсэхгүй бол харилцаа дуусах боломжтой гэдэг зүйл бол харагдаж байна. За тэгэхээр за бас заримхан нүд бас юм байгаа байхгүй. За чи нэг хүнтэй ингээд хэсэг хугацаанд уулзж байсан байлаа. Тэгэхээр энэ дээр яг шаргууд wedding this situation involves marriage тэн гэрлэлттэй хоёр харилцаанд донд бас нэг юм гэрлэлтийн асуудал орж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэхээр чи нэг бол чиний уулзж байгаа хүн чинтэй гэр бүлтэй байсан тэрийг нүүн дарагдуулсан эсвэл салцсан гэж хэлсэн ч салаагүй харилцаа холбооны хэвийн үргэлжилж ирснийг бас олж мэдээд ийхүү салах нээлтээр тулсан байж болно гэж харагдлаа. За эсвэл чи энэ уулзч авчираад явжсэн хосоо те залууга эсвэл эмэгтэй гэж юм уу 12 дугаар сард эсвэл 11 дугаар сард энэ хүн цаана амьдралтай байсныг олж мэдснээр харилцаанд нэлээд савлгаатай болно гэж харагдаж байна. Тэгэхээр calling your soulmate, your prayers, affirmations, and visualizations help bring you together. This could be the one. За ерөөдөө чи хэдийн өөрхөн хайж байгаа романтик харилцаатай байх хосоо бол олсон. Энэ хүн ч юм уу те чиний ингээд удаан хугацааны туршид ингээд хайр дурлалтай авчих юмсан, хань ижилтэй болох юмсан гэж бодож байсан зүйл чинь те. Одоо ерөөдөө биелэл олох боломжтой гол нь чиний залбиралтай ингээд төсөөлөн бодох одоо мөрөөлөө төсөөлж бодох залбирах нь те ингээд хоёрыг цугтай байхад нь тусална гэж байгаа юм. За энэ хүний чинь хувьд бол энерги нь бол ерөөдөө Knight of Cups гарч ирж байгаа. Хүн бол ер нь бол тэ харилцаа холбоогоо хэвийн болгох чамтай өргөжлүүлэх бол үнэхээр сонирхолтой байна. За тэгэхээр хэлсэндээ заримын хувьд бол нэг хуучин харилцаа холбооноос салаагүй байсан. За эсвэл эхнэр нөхрийн харилцаатай удаан байсан байлаа. Эсвэл удаан хугацааны албан хосууд байлаа гэхэд тэ ингээ нэг чиний одоо хамтрагч чинь хос чинь тэ нэг саваагүй үйлдүүлээсээ болоод тэ нэг өөр хүнтэй учир угууснаас болоод чамаа гомдоосон болохоор харилцаагаа ер нь чи нэлээд бодох л дээ. За тэгээд ер нь бол одоо ингээд 12 дугаар сарын төлөв байдал үзэж байгаа бол 10 сард 11 дугаар сард хоёрын дунд төр хугацааны салалт эсвэл нэлээд хүндий байдал амт цаа үүссэн бололтой гэж харагдаж байна. За тэгэхээр тийм болохоор байлаад байгаа байхгүй тийм ингээд сонголт салыг үйл чиний сонголтоор болно. Нийлийг гэж бодох юм бол өөрөө чи хүснээр болох гээд байна. Тэгэхээр өөрөө чин гарч сонголт байна. Тэгэхээр сонголтоо яаж хийхээ та нар минь өөрсдөө шийдэх хэрэгтэй юм байна. За тэгээд тухайн хүний хувьд бол чамайг тавиулж явуулахыг хүсэхгүй байна. Ер нь ингээд аюулсаа ингээд ярилцаад үнэн мөнөө ойлголцоод тэ ярилцаад явчвал харилцаа цаашдаа үргэлжлэх боломжтой гэж байгаа. Тэгэд энэ чиний удаан хугацааны хүлээжсэнтэй ингээд хайж явсан хүн чинь бол мөн шүү гэдгийг бол за энэ дээр сахиусууд мань хэлж байна. За тэгэхээр энэ дээр яагаад чинь одоогийн атарматай харилцаатай байгаа хүн чинь тэ ингээд чамд юу хэлхийг хүсэж байна вэ гэдгийг би гаргаж ирье. Чамаг их бодол сэтгэл мэдрэмж юу хүсэж байна гэдгийг харъя. За тэгээд хэдийн хугацаанд төр хугацаанд иймэрхүү асуудлуудаас болоод харилцаа холбооны хэсэг хөндөрсөн байсан хосуудын маань хувьд бол тэ тухайн хүн чинь нэг хэсэг чамтай холбогдоогүй ч юм уу алга болцсон байсан бол өөрөө холбогдоод гараад ирэх нэ 12 сард багтаад
Тийм байгаа. Энэ хүний reunion гэж байгаа. Яг чаргуу төр зур салцсан байж магадгүй. Дээс бол салаагүй ч юм нэлээд асуудалтай хосууд маань харагдаад байгаа. Ахгүй энэ хүний хувьд бол we will always come back to each other. Тэгээд чивд хоёр үргэлж хоёр бэн дээр буцаж ирэх болно. Reunion буюу нэгдэл буцаж нийлэх гэдэг үзэл бол гарч иж байгаа. Энэ хүний санаа бол биесэндээ ерөөсөө чамаас харилцаа холбоогоо салгах ямар ч тийм сонирхол байхгүй. За дараагийн үзэгдэл нь болохоор ego, I let my pride get in the way of connection. За өөрөөр ер нь бол бардам зан эгоноос болсон гэдэг зүйл бол ерөөхдөө хэлж байна. Өөрхөн бардам зан бахархал те. За chase, I don't want to chase anymore гэж байна. За одоо араас нь ахиж хөөцөлмөргүй юм. За эндээс дахиад би тодорхой авах юм. Ой. Хүчрэн аачлаа сая. За өөр. Гэнэ ганц хүчээр гаргасан чинь яагаад олон унаад байна. Одоо нэг гаргachмаар энэ. Яа гараад ирлээ. So I'm trying to move on гэнэ. Өнгөрсөн чамаас өөр хүнтэй холбогдоод та хоёрын харилцаа холбоо хэсэг тасарсан бол ер нь бол миний мэдсээр бол шинэ эхлэл тавих гэж байна харилцаанд. Move on гэж чамаас харилцаа холбоогоо салгах биш өөр хүнтэй орооцолж исэн бол хуучин гэрлэлт хуучин хүнээсээ те илүү холдох сонирхолтой энерги бий бол мэдэрч байгаа. I don't want to chase anymore гэдэг нь болохоор одоо тэр нөгөө хүнээ те илүү зурлалтаа болж тэр хүнээсээ холдохыг хүсэж чам дээр буцаж ирэх хүсэлтэй байгаа энэ хүний одоо чи одоогийн хосоо чинь те хувьд бол бодол мэдрэмж нь өмнө дээр ингэж гарч ирж байгаамаа. За юм байна. За ингээд бүх зүйлийг ойлгомжтой хэлсэн байх гэж найдаа таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай бас комент бичиж сэтгэлдээ үлдээгээрэй. Ингээд нэг дугаарх нэмээд таараад уншлага өвгөр өндөрлж байна. За 2 дугаархан маань таараад уншлагаа тавтай морилцаа та нарын маань 12 сарын те ерхий төлөө ямар байх вэ? Эрүүл мэнд ажил карьер хайр дурлал гээд бүгдээрээ детальчилж харцгаах болно. Дээрэс нь ерөөдөө ажил карьер ч хайр дурлалын ч бай таарад мэрэг уншлагын дээр бол нэмэлтээр сахиусуудын зөвлөгөө хүчрийг гаргаж өгнө. За энэ дээр бас давхар сахиусуудын 2 зөвлөгөө хүчээр гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр энэ сарын та нар минь ямар байх вэ анхаарах зүйлс юу вэ? Ерхий нэрэг эрүүл мэнд ямар байхаа гэдгийг за эхлээд бүгдээрээ харцгаая. Ladybug luck тэ цохорхой аз гэдэг хүчээр гарч ирсэн байна. Тэгэхээр your goals are about to manifest in remarkable ways. Dreams are coming to fruition. Stop and enjoy this moment. It is important to let things flow at their natural pace. Rest assured that in due course of time your wish will come true. За чиний мөрөдөл бэлэх болно гэж байна. Ерөнхийдөө энэ хүчээр болохоор ажууд чинь байна гэсэн утгыг бол илэрхийлж байна. Тэгэхээр зорилгууд чинь жинхэнэ өөрөө чи хүсэж мөрөөдөж байгаа те зорилго чинь биелэл олох те хүсэж мөрөөдөл чинь ингээд бодит болно гэдгийг бол сахиусууд нь хэлж байгаа юм. Тэгэхээр одоо өөрт байгаатай боломж байгаа зүйлээ харж үнэлж баярлаж яваарай гэж сахиусууд нь зөвлөж байна. Тэгээд бас юмыг хүчлэхгүй те байгалийн химлэр ингээ натурал дарантай ингээд дагаад яваарай. Тэгээд энэ хүчээр дээр болохоор те тайван итгэж найдаж өөртөө итгэж хүлээгээрэй гэдэг зүйлүүдийг бол хэлж байгаа юм. Яванда чиний бодож исэн хүсэл чинь биелэн аз чамд ирнэ 12 сартаа гэж хэлж байна. Reunion of Souls тэ сүнсний нэгдэл гэдэг хүчээр гарч ирж байна. Энэ хүчрийг илэрхийлж байгаа зүйл нь юу вэ гэхээр миний мэдснээр яг л энэ дээр ингээ хоёр хос шуу байгааз хоёр бинтэйгээ уулзж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хайрын дахин уулзалт сүнслэг холбоогоор шинэ хүнтэй уулзах эсвэл хуучин хайр сэргэхийг бас илтгэж болно. Чиний амьдралд ямар нэгэн чухал хүн эргэж ирэхдээ эсвэл шинэ холбоо үүснэ. Өнгөрсөн амьдралтай холбоотой дурсамжтай хүн бас ирэхийг үгүйсэхгүй юм байна.
За тэгээ тэр хүнтэй уулзснараа илүү өмнөх асуудлуудаа шийдвүүлж ойлголцож эвлэрэл бий болно гэж харагдлаа. Энэ илүү тийм хайр дурлал дээр сахиусуудын мессеж гарч ирсэн байна. Тэгээд ер нь бол зүрхний холбоос дахин сэргэнэ гэж 12 дугаар сард харагдлаа. Тэгэхээр анхаарах зүйлсүүд болон сахиусуудын зөвлөгөө юу вэ гэд харахаар зүрхийн нэтэ хайрыг хүлээж ав. Өөртөө болон хувь тавиландан итэг. Хит яарах хүчлээс зайлсхий альва зүйлдтэй урсгалаар нь хөвлөрэй гэж хэлж байгаа шүү дээ сахиусууд нь. Чамд ирэх хүмүүст итгэж уян хатан байгаарай. Сайн сайхныг анзаарч ачтай мөчүүдээ тэмдэглээрээ 12 сард гэж сахиусууд нь хэлж байна. Ер нь бол 12 сард та нарын хувьд бол маш их азтай зүйлүүд болно те. Өсчихсэн мөрөөдөл гэхээр энэ бас ажил карьер мөнгө санхүүтэй холбоотой байж болно. За хайр дурлалтай бол ерөөхдөө бас тийм дохио бол гараад ирлээ. Гэхдээ мэдээж бүгдээрээ 12 дугаар сарын ажил карьер болон мөнгө санхүү хайр дурлалыг детальчилж харна. Тийм байна. Тэгэхээр за ийм зүйлүүд хийсэн те. За тэгэхээр ерөнхий нэрх чинь болохоор 12 дугаар сард Nine of Pentacles 9 зоосны хөзөр гарч ирж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол 9 зос маань гараад ирэхээр та нарын хувьд бол 12 дугаар сард те бонус, нэмэлттэй орлого олохтой, бэлгэсэлтэй авахтай, ашигтай гэрээ хилцэл хийгч байдаг юм. Нэлийн санхүүгийн тал дээр амжилттай байх шинжтэй байна. Дээрээс нь гоо сайхан өөртөө маш нэлээд анхаарах нь гэж харагдаж байна. Юу гэхээр өөрийнхөө шин дүр төрхийг бий болгох, илүү өөрийгөө хайрлах, өөртөө гоо сайхан те хувцас сонорч байдаг юм уу, материалын зүйлд мөнгө санхүүг бол гамгүй одоо зарцуулах шинжтэй. Дээрээс нь санхүүч гэсэн нэлээ өсөлт дэвшилтэй байх нь тэгээд 50 орчим бий болно гэж харагдаж байна. Гэхдээ ганцаараа цагийг илүү үн цэнтэй өнгөрүүлэх шинжтэй, өөрийгөө хайрлж, өөртөө анхаарах шинжтэй байна. За энэ сар нь болохоор өөрийгөө хэтэрхий хүчлэх биш те үр шимээ ажлын үр бүтээмж хүртэх сар юм байна шүү. За тэгтээ юун дээр анхаарах вэ гэхээр бас нэг юм юу гэхээр өөртөө хэтэрхий одоо юу гэдэг те өндөр шаардлага тавих те сард би заавал тэдэн сая төгрөг болно. Заавал би тийм юмд хөрөмж гэдэг юм уу. Заримдаа ингээд өөртөө бас бити их хатуурхаарай те хэтэрхий их бас төгс байх гэж хичээгээд байх шиг байна. 2 дугаарх маань 12 сар те хамгийн шилтгэн хамгийн ажил карьертэй амжилттай хамгийн их орлоготой хамгийн царайлаг одоо хамгийн үзэсгэлэнтэй хамгийн брендлэгч байдаг юм уу те нэг тийм хит хатан өндөр шаардлага тавихаас зайлсхий өөрийгөө те төгс биш байгаар нь хүлээн зөвшөөрч хайрлах хэрэгтэй шүү гэж сахиусууд нь зөвлөж байна. Хитрхи ингээд төгс төгөлдөрлөөтэй ингээд тэмүүлээд байх шинжтэй. Үүнээсээ болоод ингээд бустай хаалттай харилцаа үүсгэх магадaltaй тул тэг ганцаардч бас магадгүй юм байна те. Хитрхи ингээд бустай хаалттай харьцаж ойр тойрны хүмүүсээс өөрөө ингээд түлхэх шинжтэй. Үүнээсээ болж ганцаардлын мэдрэх шинжтэй болохоор сахиусууд нь ерхий нэр дээр өмнө дээр анхаараарай гэж зөвлөж юм. За цагийн мөнгө зарцуутлан дээр анхаарахгүй олж байгаа ч гэсэн гоо сайхан тансаг хэрэглээндээ те орлогоосоо давсан одоо мөнгө гаргах одоо шинжтэй байна. Энэ дээр анхаараарай. Орлогоо давсан зарлага байдаг шүү дээ. Ингээд заавалчгүй үнэтэй брэнд юм аам, заавалчгүй тим юм аам гэж дайраад ингээд санхүү тал дээр бас асуудал үүсэх гээд байж магадгүй болохоор анхаараарай. Тэгэхээр яг хаа цаг гаргаж өөрийгөө шагнах нь зөв. Тэгээрээ гэхдээ юу хэмдэ тэ санхүүгээ ухаалгаар удирдаад ирээдүйд бас хөрөнгө оруулалтаа зөв хийгээд явуул зүгээр юм байна. За тэг яг нэг жижиг аялалд явахдаа спа орох ч тийм өөртөө бэлгэсэлт авах мэтлээ өөрийгөө хайрлаарай. Тэгтээ ганцаардахгүй байхыг бас хичээгээрэй. Ер нь бол 12 сарын энэ нэрийг эдгээр зүйл дээр анхаарчвал ерөөхдөө маш таатай энергитэй сар бол та нарын хувьд бол болж өнгөрөх нэ. Ажил карьер дээр мөнгө санхүү дээр те гэж харагдаж байна. Гэвчиг энэ дээр нэг асуудал үүслээ. За тэр нь юу вэ гэхээр 12 сар та нарын эрүүл мэнд дээр асуудал үүсэх шинжтэй байна. Одоо ер нь юу гэхээр би 10 сэлэм хөзөр нь одоо юу илтгэж байна гэхээр би болон сэтгэл санааны ядаргаа туйлтай хүрэх, стресс дарагдах, дотоод зовнил хоримтлагдсан байгааг энэ төр бол харуулж байна. Болзошгүй асуудал нь юу гэхээр ингээ урт хугацаанд хойш тавьсан эрүүл мэндийн зовөр сэдрэх шинжтэй ингээд өөрийнхөө бие тоохгүй ажил карьерд анхаарал эсвэл гадаад үзмжинд анхаарал гэдэг дотор тэ би хаа чи юу болоод байна гэдгээрээс тоохгүй явсараа 12 дугаар сард эдгээр одоо эрүүл мэндийн асуудал ч хүндрэх ч юм уу ганц хоёр бие одоо өвчин сэдрэх ч юм байт юм уу тийм зүйл гарна гэж харагдаж байна. Тэгэхээр
ер нь бол тэгээд энэ цаадаа эрүүл мэндэд хурдан анхаарч чадах юм бол энэ асуудлууд бол тийм айхтар хит газрыг авахгүй гүнзгийхгүйгээр эрүүл мэндийн асуудлууд чинь эрэг тал руугаа шийдвэрлэх боломжтой. За юун дээр анхаарах вэ гэхээр сэтгэл санааны асуудал те байна. Стресс, дарамт гэдэг юм уу те. Энийг ерөөхдөө бие махбод чи өвдөж илэрч магадгүй юм байна. За нойр амралттай хитрхи их ядарснаас болоод нойргуудаад бас ингээд би чинь жоохон сулдах зүйлүүд бол гарах нь. Бас хамгийн гол юм нь юу гэхээр энэ хүйцэр дээр юу анхааралтай гэхээр та нарын энэ нуруу хөвцүү толгой те өвдөж бэлтэж магадгүй гэдэг зүйлийг бол харуулдаг. Тийм болохоор болгоомжтой байгаараа нуруундаа одоо маш их суудлын ажил хийдэг болгоо нурууны суулт диск суунд байдаг ч юм уу те эсвэл ингээд маш их хуйн хөөрөө толгой өвддөг ч юм уу те иймэрхүү толгой хүйцүү нуруун дээр нэг асуудлууд үүсэх булчингийн чангарал хит их ачаалж байд юм те эдгээр зүйлүүд чинь чамааг одоо 12 дугаар сард 2 дугаарх нэмэн зовоох шинжтэй байна. Тэгэхээр сэтгэл санаагаа тайвшруул хаяа сайн амарч сайн нойрыг авчи бие бас хит их ачаалж гоо сайхан харагдана гойлог харагдана гэд хитргий их нөө хүнд дасгал фитнес хийгээд хоолоос айдаг ч юм уу те одоо айгуу гоё одоо бэлхүүстэй болно гээл хоолоос бол амар хүчтэй дасгал энэ төр хийгээд бас бэж магадгүй зарим нэг эмэгтэйчүүд минь ялангуяа харагдаж байгаа болохоор үүн дээр анхаарахгүй бол эрүүл мэнд чинь муутах гад байна шүү. Бие бити их ачааллаараа. Ерөөсөө энэ сар та нарын нэрийг мөнгөтэй байх бас та яхаа мөнгө санхүүгийн хувьд айтайхан буужлаа юм л да. Тэгэхээр нэг хитрхи их нэг төгс төгөлрийг эрхэмлээд юм хайгаад байна гэсэн шүү дээ. Тэгээ төгс бие бүтээгчийн те за эрчүүд мэдсэн гой булчинлаг биетэй болно гээл бас ингээ ачаалцсараад өөрийнхөө одоо булчингаа одоо нэлээд асуудал үүсэхдээ нуруу толгоогоо өвддөг ч байдаг юм уу те өвдөгч байдаг юм уу те ийм асуудлууд үүсэх шинжтэй болохоор би хэлээд байгаа шүү дээ. Ингээд өөртөө бити хитрхи их хатуурхаараа бити хитрхи их өндөр шаардлага тавиарэ тэгээд тунгийн тааруулаарай гэдэг бол эрүүл мэнд дээрч дээр ерөнхий энерги дээрч дээр бол зөвлөж чинь за бусдаараа бол эдгээр зүйлийг анхаарч 19 сарда гайгүй байх. За тэгэхээр 12 дугаар сард 2 дугаарх нэмэн тэ ажил карьер мөнгө санхүү ямар авах вэ? За сахиусуудын зөвлөгөөтэй юун дээр анхаарах вэ? Эсвэл зөвлөгөө талаас нь бүгдээрээ харцгаая. За 2 дугаарх нэмэн 12 сард ажил карьертэй мөнгө санхүү ямар байх вэ? Ерхий төлөв байдлыг харъя. За дээрс нь бас юун дээр анхаарах вэ? За юу болж өнгөрөх вэ гэдэг талаас гаргасан байгаа. За та нарын мэнд хувьд бол одоогийн энд бол энэхүү стар хөөцөр та нарын энергийг илтгэж байна. Та нарын хувьд бол хэдий зарим нэг тохиолдолтой ажил карьер ч юм уу мөнгө санхүүдээр проблемтай байгаа ч гэсэндээ ихтгэл найдвараа алдаагүй илүү гэгээлгээр ирээдүг харж байна гэж би мэдэрлээ. Заримдаа хэцүү үе тохиолддог ч гэсэндээ те болох чи бүтээч гэсэн байдлаар өөдрөг ихтгэл найдвараа алдаагүй шинжтэй байна. За тэгэхээр 12 сар гараад ч юм уу те эсвэл энэ сард ер нь бол ажил карьер дээр нэг жоохон сэтгэл санаагч зовлосон зүйлүүд гарсан байна. За тэгэхээр яг за энэ ажлыг хийх үү эсвэл тэрийг хийх үү за эсвэл те тогтсон ажилд хүрэлгүй хүмүүсийн хувьд бол энэ чи ажилд орох уу ийшээж явж одоо үздэг юм уу гэдээ ер нь сэтгэл санаанд хоёрцсан шинжтэй байгаад байх юм байна. За тэгээ заримынх нь хувьд бол одоогийн ажлаа нэг доор амжуулахын тулд ингээд хийж байгаа ажил магадгүй хуваараа юм хийдэг албан байгууллагад ажилладаг хүмүүс маань хувьд бол тэ нэг доор маш олон зүйлийг амжуулах хэрэгтэй болохоор ингээд ер нь бол ажлын ачаалтаа гэх юм уу за энийг ч нэг хийж дуусаагүй дахиад нэг юм гараад ирдэг. Тэ эсвэл ингээд та нар маань өөрсдөө хитрхи их ачаал өгснөөс болоод өөрийгөө маш их стресс түлж байгаа. Стресс түлэх шинжтэй байна 12 сард. Юу гэхээр одоо ерөөсөө балансаа тэнцвүүлэхгүй байх гэдэг л да. Тэрэн дээр ахаар заавал бүгдийг хийнгээл заавал нэг доор энэ сардаач мөн 7 хоногт багтаачтай бүгдийг хийж дуусна гэд талталаа үсчихтэй эсвэл ингээд бүх зүйлийг ингээд өөрөө би барьж авч хийх гээд байгаа бол маш сэтгэл санаа чи тогтворгүй болох ядрахтай асуудлууд үүсэх шинжтэй болохоор энэ дээр жоохон анхаарал явчаарай. За тэгээд заримынх нь хувьд бол одоо ингээд ажил төрөлний хэсэгтээ олдохгүй байсан хүмүүс мэнд ингээд мөнгө санхүүч асуудал үүсээд байдаг. Тэгэхэд санаанд нийцсэн ажилд орохгүй нэгэн сэтгэл санаа нэг юм докторгүй гундуухан байх шинжтэй боловч 12 сар гарлаагүй юу айгүй хурдан ажил олдчихно. Тэрэндээ санаа зовлтгүй. За мэдээж ажил төрөлд орохоор санхүүгийн байдал бол ер нь бол 2 дугаархны хувьд бол ерхийдээ шүү. Хин ч юу ч ямар ч ажил хийдэг бай. Санхүүгийн одоо орлого бол тогтвортой. Тодорхой хэмжээгээр бас 12 дугаар сарда бас
өсөлттэй бай гэж харагдчих. Энэ нь айгүй хурдан 12 сар гараад мөнгө санхүүж айгүй хурдан өсөхтэй ингээд ажил төлөвч айгүй хурдан бүтэх амжилттай болох бас эерэг энергиуд байна. Ажил хайж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэнтэй ингээд хурдан ажилд орсон санхүүгийн хувьд бол асуудлууд нь шийдэгднэ гэж харагдаж байна. Удаан хугацаанд төлөвлөсөн бизнес ч байдаг юм уу те хийж байгаа зүйл чинь нэг л болж өгөхгүй өмнөх саруудад байсан бол 12 дугаар сард одоо урт хугацааны хувьд одоо нөө зовсны эцэс жаргана гэж ярьдаг шүү дээ те ингээд урт хугацааны одоо найдварт хийжсэн ажил чинь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгнө амжилт гаргана гэж харагдлаа. Хөрөнгө оруулалт хайж байгаа мөнгө санхүүгийн тусламж бусдаас хүсэж байгаа бол хөрөнгө оруулалт олж авна, мөнгө санхүүгийн тусламж авна. Бас банкнаас зээл хөтөлсөж байгаа хүмүүс маань байгаа бол банкны зээлэнд бүтэх бас зүйлүүд бол харагдаж байна. За гайгүй бизнесийг хамтарч хайж байгаа бол хөрөнгө оруулалт хайж байгаа бол энэ дээрээ олдно гэж 12 дуусар харагдаж байна. Тэгснээр таны 11 сард байсан 10-11 сард байсан санаа зовнилуудтай ингээд 12 сар гараад ирэхээр их удахгүй одоо асуудлууд нь сэгсрээд явчих шинжтэй байна. Гэвч энэ дээр нэг анхаарах зүйлс нь юу гэхээр wrong decision тэгээ буруу шийдвэр гэдэг зүйл гарч ирж байна л да. Think before you act. Reckless behavior can lead to bad consequences гэж байна. За энэ ерөөхдөө юу гэж нэг гэхээр маш том анхааруулга өгч байна 12 дугаар сард те буруу шийдвэр гаргаваа те чи ямар нэгэн зүйл шийдвэр гаргах гэж байна. Эсвэл сүүлийн үед нэгэн алхам хийх гэж те бодож байгаа бол яг тэр зүйл дээр боломжтой байх хэрэгтэй гэсэн тохиол. Төрөн шийдвэр гаргах ялангуяа сэтгэл хөдлөлтөд автсан үед одоо хийсэн алхам буруу үр дагаварт хүрэх магадaltaй байна гэж сахиусууд нь анхааруулж байна. Тэгээд хин нэгэнд хит их итгэхтэй эсвэл баримтгүйгээр дүгнэх нь алдаа бас болно. Тэгээд ойрд нэг хүн эсвэл нөхцөл байдал чамайг яаруулж шахаж эргэлзээтэй зүйлөө түлхэж байж магадгүй хин нэгэн ч юм уу тэгээд ажлын хамтрагч нь ойр дотны ч хүнч байж болно. За одоо байгаа ингээд өөрийнхөө одоо төлөв дээрээ төр зогсожтой бодит мэдээлэл сайн нэгтлаарэ. Тэгээд сэтгэл хөдлөлөөр шийтгэс зайлхий, ялангуяа хайр, санхүү ажилтай холбоотой зүйлүүдэд сэтгэл хөндлөлийг биш логикийг илүү одоо төрөмж тавиа гэж сахиусууд нь зөвлөж байна. Хин нэгний үгэнд бустай ингээд өөрийнхөө дотоод мэдрэмжинд илүү анхаараарай. Бусдын ятгаланд автахгүй байх хэрэгтэй. Өөртөө эзэн байгаараа өөрийнхөө шийдвэртэй гэдгийг бол энэ дээр хэлж байна. Хэрв эргэлзэж байгаа бол эргэлзээ гэдэг чинь тохиохгүй юу болохгүй шүү дэмий шүү гэдэг зүйлийг бас хэлээд байгаа болохоор өөрийгөө сайн сонсоорой. Тэгээд бүх зүйл харагдаж байгаашаа биш хит сайхан эсвэл хит хурдан гэж байгаа боловч те ингээд заримдаа 12 сард ингээд янз янзын гой боломжууд гарч ирэх боловч болгоомжтой. Алдаатай алхам хийж магадгүй буруу шийдвэр гаргаж магадгүй юм байна шүү гэдэг энэ сахиусууд нь зөвлөж байна. За одоо жишээ ярих юм бол нэг хүнтэй хамтрахаар болонгууд ингээд чад маш их сайхан одоо ажлын нөхцөл гэрээ танилцуулгатай ингээд хамтарч бизнес хий гэж айгүй яриа л те. Бөө би мөнгө төгрөгийг баг би эндээс гаргах чинь чи зүгээр ингээд хийчих гэдэг юм уу. Тэгж хэлж байгаа бол чи магадгүй цаана ямар нэгэн юу гэдэг юм те. Нэг бол залхай зүйл байгаа. Эсвэл залхай зүйл байхгүй маа гэхэд зүгээр тэр хүнтэй чамтай бизнес хамтраа болно бүтчин гэж бодсон чинь тооёрын энэ хүнтэй хамтарснаар чиний одоо санхүү ажил карьертэй ингээд буруу алхам болж асуудал үүсч магадгүй юм байна. За тэгэхээр яах нь сэтгэл хөдлөлөөрөө шийтгүй нэ штэ энийг бол сахиусууд нэлээд том анхааруулж байна. За ажил төрөлхөө хүмүүсийг бол хэлсэн те. Зарим нь ер нь бол 2-3 ч ажлаас бас сонголтоо хийж чадахгүй. Нэг бол хүний доор ажиллах уу, байгууллагад ажиллах уу, нэг бол хуваараа юм хийх үү, нэг бол гадагшаа явдаг ч юм болоо гэж бодох шинжтэй байна. За заримын хувьд гадагшаага явах шинжтэй 2 дугаархны маань хувьд бол ажлын шугамар те хичээл сургуулийн шугамар, амьдралын шугамар ямар шалтгаанаар гадны одоо виз хүсчихсэн бол виз нь гараад юу 12 сар дахиад бас амжилттай хил галаар гараа авчих шинжтэй бол энэ дэр бол харагдаж байна. Санхүү хүн байдлыг бол хэлсэнтэй доктортой бөгөөд алхмалмаар өсөлттэй байх 12 дугаар сар байна. Яа, ийм мэдээлэлүүд гарч ирж байна. Тэгэх чаргуу бас ийш тийшээ явах шинжтэй байна. Логикоор энэ дээр King of Swords гарч иж чаана яг чаргуутай ингээд сэтгэл хөдлөлөөр бишээ тархиараа шийдвэр гаргаарэ гэдэг зүйлийг бол хэлж байна. За ихэд 12 сарын төлөв байдлын юм байна ажил карьер дээр. За одоо бүгдээрээ хайр дурлалын уншлалгаа орцгоё. За 12 дугаар сард 2 дугаарх нэмэн синглчүүдийн маань хайр дурлалын төлөв байдал ямар байх вэ гэдгийг харъя. За тэгэхээр энэ дээр бол ер нь бол нэлээд юм адал явдалтай
хөгжилтэй тий ингээд зугаа цэнгэлтэй хөнгөн одоо хийсвэртэй ингээд юм сэтгэлийн зовлон гайгүй сар бол романстай бол харагдчихээн. Ер нь бол энэ дээр бол харахад attraction бүү тий таталцалтай гэдэг хүзэр гарч иж байгаа байхгүй тий. You attract romantic love by enjoying this moment fully тий. Fully гэдэг нь одоо чи ингээд айгүй тийм гоё romantic тий ингээд хайр дурлалтай уучраад одоо ер нь бол уучраад өөрөө бас татагдаад ерөөдөө бол цагийг маш сайхан өнгөрөөнө гэдэг зүйл бол энэ дээр гарч ирж байна. Заримын хувьд бол ерөөхдөө энэ сард айгуу та нарт маань юм хөгжилтэйгээс гадна олон эсрэг хүснийхээ одоо анхаарлын төвд байх шинжтэй байна. За энэ сард дахиад эмэгтэйчүүдээр авахд ер нь л өөрийн чинь сонирхох те эрчүүд 1 2 3 магадгүй те 3 нэлээд эсвэл 2 ч гэдэг юм нэлээд хідэн эсрэг хүснийхээ анхаарлыг татна. За эрчүүдийн маань хувьд ч гэсэн хэлдэгтэй хүс ялгаа дандаа байхгүй шүү. Тэгэхээр өөр дээрээ эрэхтэй болтой. За ер нь бол хэдийн эмэгтэйчүүдээс тийм одоо сонирхлын татах эсвэл чиний сонирхлыг татах бус хүчтэй болцоонд явах те тиймэрхүү зүйлүүд бол энэ дээр харагдаж байна. За заримтай нь романтик болцоонд явах оройн хоолнд орохтой ингээд ийш тийшээ цугтаа аялагч байдаг юм. Ер нь ингээд айгуу сайхан цагийг өнгөрөх шинжтэй. Одоогийн энэ нэрийг бол яхаар синглчүүд маань ихтэй заримдаа ганц бий болоод удаагүй ч гэсэндээ хуучин харилцаагаа мартахгүй яваад байгаагаа бас шинж бол байна. Эсвэл одоо сингл ч гэсэндээ нэг хэсэг уулзчихсан залуутайгаа нэг проблем үүсээ залуутайгаа ч юм эмэгтэйтэйгээ та ингээд асуудал үүсээд одоогоор нэг түнжин хаагарсан байж магадгүй. Заавал энэний чиний бодож байгаа хүн чиний албан ёсны удаах хугацааны харилцаатай байсан хүн эсвэл экс байх албагүй. За энэ тодорхой хэмжээ сэтгэл санаан чинь нэг өөр хүний одоо хүнийг бодоод яваад байгаа бол харагдчихээн. Гэхдээ чиний хувьд бол ийм жоохон эго өндөртэй харагдаад байгаа болохоор би гуйхгүй өөрөө төрүүлж алхам хийхгүй бол те би ямар нэгэн төрүүлж алхам үзүүлэхгүй гэж бодоод байгаа хатуу байр суурьтай байна. Тэгтээ нөгөө хүнээ сэтгэлээсээ гаргаж чадахгүй байна. За ер нь бол тэгтээ хэдий ингээд чамайг их эсрэг хүснэ чи хүмүүс чамлаа айгу наашаа гэсэн ч гэсэндээ та нар маань айгу тийм нэлээд хашир өөрийгөө хамгаалсан байр байдалтай байх гэдэг. Энэ дундаас харин синглчүүд маань илүү доктортой харилцаатай байх хүн 12 дугаар сард учирч магадгүй. Ихэнх чамаг их ирчүүд эмгэгтэйчүүд ч байд юм уу те ингээд ер нь л чамтай зүгээр нэг хөнгөн хийсвэр харилцаа хүсэж те нэг хаяа нэг уулзаж цагийг сайхан өнгөрөөх романтик болцоонд явж байд юм уу те тиймэрхүү сонирхлоор ер нь бол илүү хандаж учрна. Чиний хувьд ч гэсэн бас нэг тийм айхтар сүд болоод их юм байхгүй зүгээр л урсгалаараа явбал таалагцтай учруулал те цагийг сайхан өнгөрөөгөөд явъя гэж бодож байна. Тэгээд энэ дээр this cool video one гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөхдөө энэ дундаас аль хэдийнэ чи илүү сонирсон романтик удаах хугацааны тогтвортой харилцаатай болох хүнтэй очих магадлалтай ялангуяа emperor хүзрээс харахад чиний амьдрал доктортой харилцаа бий болгох хүн гарч ирнэ гэж харагдлаа. Could be одоо past life relationship гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнтэй уулзаад ингээд айгүй өнгө таталцалд ороод ингээд романтик харилцаа үүсгэх нь яагаад вэ гэхээр хоёр хэрэг та нар өнгөрсөн амьдралд итгэдэг бол тэ өнгөрсөн ирээдүйд одоо өнгөрсөн өмнөх амьдралд шүү. Хоёр учир ургуулж исэн ч юм уу те харилцаа холбоотой хосууд байсан гэж харагдаж байна. За сахиусууд чамд юу үзүүлж байна гэхээр let go of control issues гэж байгаа байхгүй те ерөөс ингээд бүгдийг ингээ өөрөөрөө байлгах гад эсвэл хитрхийх ингээд 9 of wands үзүүлдээр харж байхгүй ингээд хитрхийх өөрийг хамгаалах те бүх зүйлийг өөрөөрөө аясаар байлгах гад бүгдийг контролтгоод байхгүй шүү зүгээр энэ бүх зүйл ингээ натуралаар нь урсгалаар нь ингээд явуулаад хүлээгээд авчгаад хитрхий ихэн бодохгүйгээр зүгээр чамтай болзоонд явахыг хүссэн хүмүүс байвал таалагдсан залуутайгаа таалагдсан эмэгтэйтэйгээ цагийг сайхан өнгөрөөгөөд амьдралын сайн сайхантай таашаалыг зүгээр мэдэрч урсгалаараа 12 сард хөвөөрэй гэж сахиусууд нь зөвлөж байна. Угаасаа тэг шинжтэй байна. Юм бодох хэрэггүй заавал энэ хүнтэй сууй барьж гэдэг юм уу те энэ хүний цааштай бит хоёрын ирээд би ямар байх вэ гэж ботоос илүү те enjoy the moment те тухайн цаг үедээ маш сайхан өөрийгөө ингээд гоёор жаргалтайгаар мэдэрч цагийг зүгээр юм бодох өнгөрүүлэл илүү зүгээр шүү. Тийж явтал эдгээр хідэн гарч исэн хүмүүсээс те нэг нь чамтай тууштай байх хүн гарч ихийг үгүйсэхгүй юм байна. За тэгэхээр синглчүүд маань ер нь бол угаасаа айгүйх тийм төгс бие бүтээх, төгс царай зустай бүтээх байдаг юм ингээд айгүй төгс төлөвлөртөөр ингээд анхаарч яваа болохоор гоо сайхандаа маш их анхаарах шинжтэй байсан болохоор ерөөдөө хид хідэн залуучуудын эрчүүдийн те зэсрэх хүснийхээ нүдийг харааг нь болцооны санал бол нилээ хэдийг бол авахтай гэж хамлууж чаад бичих
гадуур гарахыг уурах ирчүүд бол нэгээс дутхгүй л харагдаж байна да. Ер нь бол 12 дугаар сар их хадал явдалтай, хөгжилтэй болж өнгөр шинжтэй байсан гэлчүүд юм байна. Тэгэхээр юу хэлтлээ те ингээ урсгалаараа хөөгөрэй гэдгийг бол зөвлөж байна да. Бүгдийг өөрөөр байлах гэдэг байхгүй. Эсвэл энэ хүнтэй очих юм бол ингэх болоо, тийх болоо, дараа нь яах болоо гэдэг юм тийм айдастай ч юм ингээд өөрийгөө хитрхи бие барьсан байдлаа зүгээр тавьж явуулаарай. Үл дээр үлдэн хөөгөөрөө те ингээд салхины урсгалаар яваад өгөөрэй гэдгийг бол сингэлчүүд мэн сахивсууд мэн зөвлөж байна. За тэгэхээр 2 дугаарх нэмэн 12 дугаар сарын хосын харилцаатай хүмүүсийн мэн хайр дурлал ерөөхдөө ямар байх вэ гэхээр ер нь бол шулуух байлгээд бол асуудалтай харагдаж байна л да. Гэхдээ эмзэг хүмүүсээ л бас бити үзээрэй. Гэхдээ би ерөөхдөө эдгээр хүзэртэй гарч байгаа бүх мэдээллийгтэй дамжуулах үүрэгтэй. Тийм болохоор ямар нэгэн байдлаар одоо зөөлөх ч юм уу те ингэж нэг худлаа ярихыг бол өндөө бол хүсэхгүй байна. За тэгэхээр ойлгоорой. Тэгээд би ч бас нэг юм ямар яриатай хүн билээ бас намайг удаан үзэж байгаа хүмүүс мэдэн штэ. Ер нь бол ингээл шулуухал хэл аядаг хүн шүү дээ. Нэг тустаас тэгээ зарим нь бол жоохон дургуутдаг байж магадгүй. За тэгэхээр ер нь бол өнгөрсөн хугацаанд харилцаан дээрээ чи нэлээд төвчээр гаргаад тостоо бас боломж өгөх гээд те ер нь ингээ болж мөвөл төвчээд үзье. Цаг хугацаа өнгөрөхөөр одоогийн миний нөхөр за эхнэр те хүүсийн ялгаа байхгүй гэж хэлдэг шүү. Тэ өөрчлөгдөж магадгүй гэсэн итгэл найдвартай байсан бол одоо чиний 12 дугаар сард хэд өнгөрсөнд итгэл найдвартай ер нь бол цөхрөнгөө барж эхлэх шинжтэй байна. За энэ хүн те миний одоо нөхөр, миний эхнэр цаашдаа ер нь надад хань ижил болох хүн биш юм шиг байна. Тийм болохоор би өөрөө өөр хүүхдүүдэд одоо өөрийнхөө амьдрал, ажил, карьер өөр хүүхдээ те өөрөө аваад явъя гэдэг шийдвэртэй нэлээд хүрэх шинжтэй харагдаж байна. Ингэсэн багтгүй бас энэ хүн та нарын хувьд бол илүү зөв шийдвэр болох шинжтэй. Яг тэгвэл энэ голдуудад эхнэр нөхрүүд хоорондоо өөр хүүхдтэй хүмүүс бас энэ дээр маш их 80% нь бараг харагдаж байгаа байхгүй юу? Удаан хугацааны харилцаатай хүмүүс энэ дээр бас хосын харилцаанд ороо явчихсан шүү. Энэ хүнтэй бас болгоё бүтээ гэж бодоод явсан боловч одоо ер нь бол ингээд ахиж стресстэй, ахиж цоохоос залхаад илүү энэ харилцааг болдгийм үү? Тэг ингээд эмэгтэйчүүдийн маань хувьд бол илүү өөр хүүхдээ аваад тусдаа гардгийм үү? Тэг ингээд нөхрөөсөө салдгийм үү? Ингэснээр илүү тайван байдал шилжих байх те. Ахиж сэтгэлийн шарх авахгүй байх гэдэг шийдвэрийг 12 дугаар сард гаргах нь. Энэ бол нэг харамсалтай гэж хэлэхэд бас хэцүү тийм ээ. Одоо тухайн чи ингээд олон жил энэ хүнтэйгээ болж бүтгээд хичээгээ нэг л болж өгөхгүй чамааг одоо нулимс туслуулахтай зовоохоос өөр зүйлийг хийдэггүй байсан бол одоо ер нь бол ийм шийдвэр гарах нь чиний хувьд бол илүү тайван зам руу амар амгалан зам руу шилжих төлөвийг бол харуулж байгаамаа. За тэгээд ийм заавал эрэгтэй эмэгтэй ялгаагүй те эрэгтэй хүн үзүүл өөр дөрөө тусгаж авах эмэгтэй хүн үзүүлэх одоо нөгөө хүн дээрээ одоо бас өөр дөрөө тусгаж авна шүү дээ. Тийм болохоор би хүүсийн ялгаа байхгүй гэж хэлээд байгаамаа. Уул нь бол өнгөрсөнд бол нэлээд олон жилч байж магадгүй ингээд төвчээл за бид хоёр болондоо бүтэндээ хүүхдүүдэд бодоод амьдралаатай ингээд аваа явъя да чадлаараа хичээд энэ хүн маань жоохон алдаа дутагдaltaй юм шүү те. Энэ хүн маань сайжирч байлгүй дээ гэдэг итгэл үнэмшил те төвчээртэй хүлээлт бол байсан. Одоо харин нэг л олон жил ч юм уу цаг хугацаа удаан хугацаанд өнгөрөх хэрэг цаанаар нэг л болохгүй бүтэхгүй те нөгөө л нэг өмнөх хэвийн одоо хэцүү амьдралч байдаг юм асуудалтай харилцаанд байгаа болохоор 12 сард ерөөхдөө та нарын хувьд бол за энэ асуудлыг цэгцлэе те сингл ээж болъё ч гэдэг юм эсвэл удаан хугацааны харилцаатай байсан найз залуу эсвэл найз эмэгтэй гэсэн те хэцүү ч гэсэн ингээд явсан дээр гэдэг зүйлийг бол шийдвэр гаргана гэж харж байна. Ингэснээр та нарын хувьд бол сэтгэлийн шарах зовнилчин илүү алга болоод те ингээд илүү тайван амьдрал руугаа шилжин орох нэ. Тийм болохоор энэ дээр ерөөхдөө сахиусуудын зөвлөгөөр харахад бол за юу л Reunion of Soul гэж байна. Шинэ хайр дурлал гэж магадгүй бас 30 хосууд бас нэгдэж магадгүй гэж би энэ дээр хэлсэн шүү дээ. Энэ дээр сэтгэлийн шархлыг эрүүл мэндээр бас харуулж байгаа. За ингээд ерөөхдөө тайван байдал руу шилжихээр байна. Заримийнх нь бол бас үрд сална гэх биш. Ерөөхдөө энэ хүндээ ингээд ойлгож ухаарад ирээсэ гэсэн үүднээс хэсэг завсарлага авч магадгүй 12 дугаар сар бол харагдаж байна. За энэ дээр сахиусуудын зөвлөгөө болохоор ингээд бүх зүйлийг контролт гэж оролдохоо болоод энэ бүх зүйл ингээд байгалаар нь урсгалаар нь явуулчихаа гэж байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол харамслаа separation салалт гэдэг хүзэр гарч ирж байна. Тэгээ одоогийн хүнээс ер нь бол нэг хэсэгтэй тий заримийнх нь хувьд бол бүр ийм шийдвэртэй бат зогсоод ингээд харилцаагаа 100%
дуусгах шийдвэрт хүрэх бол зарим бол ерөөхдөө хэсэг байгаад үзье те. Энэ хүн ойлгох болов гэсэн байдлаар та нар өөрсдөө энэ хүнээсээ хосоосоо салах холдож явах шийдвэрийг та нар өөрсдөө гаргах шинжтэй байна. 2 дугаарх юм байна. За тэгээд free yourself гэж аахгүй өөрийгөө чөлөөлөө. Ингэж чи энэ хүнээсээ холдож өөрийгөө чөлөөснөөр өөрийнхөө амьдралынхантай ингээд it's time to take back control of your life. Тэгж чи өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гартаа өөрийнхөө удирдлагатаа авах юм аа гэж сахиусууд нь зөвлөж байна. За ингэснээр заримхан хувьд бол хэрүүнгээд харилцаатай байсан нөхөрчин эхнэр чинь ч юм уу те ингээд toxic тийм хэцүү хүн байсан бол энэ хүнээс холдоод явлаа гэхэд бол чиний хувьд бол ингээд илүү шин хайр дурлал бол бас эрх шинжтэй байна. Юм дээр яг энэ зүйл гарч ирж байгаа хгүй би Star хөөзрийн нэмэлтээр тооцоолоход бол Ten of Pentacles, Four of Swords, Ace of Cups гарч ирсэн. Энэ бол ерөөхдөө гэр бүлийн харилцаатай ч юм уу удаан хугацааны харилцаатай хүнээс холдоод зүрх сэтгэлээ эдгээгээд нэг амар тайван байдал руу шилжиж явах үедээ бас шинэ хайр дурлалтай учирна гэсэн үг. За тэгээд энэ 12 дугаар сард бол ер нь бол харилцаагаа цаашдаа төсөөлөхгүй ирээдүгөө санагдана. Яг тухайн үедээ ингээд явсан нь одоо чиний хүслээр болж байгаа юм шиг боловч яг энийг бол харахад бол тэ ингээд илүү ингээд амьдралын хувьд бол стресс багтай 9 of Swords буюу ихсийн сэлэмний тэ ингээд зовлон шаналлын энергиэс салаад илүү тайван байдал руу явах шинжтэй гэж харагдаж байна. Уул нь бол одоогийн нэрч болохоор Page of Wands тодорхой хэмжээгээр бас харилцаагаа хичээгээд болгоод үзье гэсэн бодлууд байна. Seven of Pentacles Star хөөзрүүд бол ер нь бол өнгөрсөн энерги 10 сар 11-р сар ч өмнөх саруудад за төвчээртэй байгаа л үзье. Үр хөвгтэй бодоод тэ ингээд манай хүмүүс засарчгүй л үүдээ тэ. Эсвэл надад бас буруу байгаа юм болов би харилцаагаа бас ингээд засахын тулд хичээе гэсэн уул нэтгэл найдвартай төвчээртэй хүлээжсэн. Тэгээд хүлээгээд төвчээд боломгүй учраас ер нь та нар маань ийм шийдвэр гаргаж чинь удаа гэж би хараад энэ нэг одоо бас яг харамсалтай юм а гэж хэлэхэд хэцүү бас өөрийгөө бодохоортой ингээд бас ийм шийдвэр нь зөв ч юм шиг те. Тийм болохоор яг харамсалтай гэж хэлэх үү бас азтай байна гэж хэлэх нь хаашаа ер нь бол тухайн үед та нар өөрсдийн шийдвэрээ гаргаж байгаа ер нь бол өөртөө бол яагаад вэ гэдгийг бол та нар илүү сайн мэдж байгаа. За тэгэхээр миний хувьд бол зөвхөн мэдээлэлд дамжуулах үүрэгтэй гэдгийг ойлгоорой. Тэгээд хитрхийн эмзэг хүмүүсээ бол яг энэ таалагдахгүй бол өөрнийх сонсоод үзэх шаардлагагүй тийм ээ. Гэхдээ би бусдад таалагдах албагүй. Би өөр нь шулуухан л бүх мэдээллийг үнэн шударгаар мэдээлэх нь л байх нь одоо Лиса миний үүрэг шүү гэдгийг ойлгоорой. За ингээд 2 дугаарынхны маань 12 дугаар сарын эрхий төлөвийн таарат уншлага үгээр өндөрлж байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай. Комент бичиж үлдээгээрэй. За 3 дугаархны маань 12 дугаар сарын эрхий төлөв байдал ямар байх вэ гэдгийг одоо бүгдээрээ харцгаая. Энэ хоёр хүзэртэй болохоор сахиусуудын зөвлөгөө гаргаж ирсэн байгаа. За энэ дээр болохоор 12 дугаар сард 3 дугаарынхны мэнтэй ерхий энерги ямар ах вэ? Юун дээр анхаарах вэ гэдэг талаас нь харцгаана. За энэ болохоор мэдээж уламжлал ёсороо дандаа сар болгон би эрүүл мэндийг оруулдаг. Та нарын минь 12 дугаар сард эрүүл мэнд ямар байх вэ? Тэг юун дээр анхаарах вэ гэдэг талаас нь гаргаж ирсэн байгаа. За тэгэхээр antelope буюу decisive action гэнэ шийдвэртэй алхам одоо үйлдэл гэдэг одоо хөгжөр гарч ирсэн байна. You are being told that it's time to get moving. Set your intentions and take action toward making your dreams a reality. You have a door in front of you. Trust your instincts there. Ерөөхдөө өөрийнхөө мэдрэмж зүүн бэлгтээ итгээрэй гэж байна. За дараагийн үзэр нь болохоор past, present, future өнгөрсөн одоо ирээдүг гэдэг хөгжөр гарч ирсэн байна. За эхлээд энэ хөгжрнөөс харах юм бол 12 сарын эцэстээ одоо шинэ жилийн одоо шинэ оны өмнөх сар шүү дээ. Тиймдээ шинэ жилийн эхлэлтэд давцдаг учраас одоо хувь хүний өсөлт хувьсан өөрчлөлтийг онцолсон хөгжөр бол гарч ирлээ. Сахиусуудын зөвлөгөө. Тэгэхээр энэ дээр болохоор ерөөхдөө таны урд чиний урд хаалга байна. Шинэ боломж гарч ирнэ. Зүн совгонгаа даах нь чухлаа гэдэг зүйлийг бол хэлж байна. Тэгэхээр 12 дугаар сард бол сахиусуудын зөвлөгөө дараах 3 зүйлд төвлөрөх ёстой. Шийдвэртэй үйлдэлтэй одоо цаг төвлөрч энэ дээр болохоор шийдвэртэй үйлдэл одоо цаг төвлөрч зорилго тавих хэрэгтэй бас сануулж байна. Тэгээд өнгөрсөн болон ирээдүйн тэнцвэртэй түүхээ өнгөрсөнд болсон явдлаа хүлээн зөвшөөрөхтэй ирээдүйдээ итгэл найдвартай байхыг энэ хүзэр дээр бас сахиусууд нь илтгэж гин гэж би мэдэрлээ.
За ингэж ирээдүйд итгэснээр өөрийнх нь зүн сайн муугаа хүлээн зөвшөөрснөөр 12 дугаар сард та нар маань тодорхой хэмжээгээр шинэ боломжууд, шинэ үүд хаалга нээгднэ гэж энэ дээр бол харагдаж байна. За тэгэхээр ер нь бол анхаарах зүйлсүүд нь энэ дээр юу гэхээр decisive action гэдэг үйлдэл дээр болохоор мөрөөдлөө биелүүлэх талаар ямар нэгэн эргэлзээгүй шийдвэр гаргах хэрэгтэй шүү гэдгийг бол зөвлөд байгаа. Зорилгоо тодорхойлох, түүнийхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийгээрэй гэж сахиусууд нь зөвлөж байна. Тэгэхээр 12 дугаар сарда сахиусуудын зөвлөгөөгөө дагаад явуул сайн байх нэ. Тэгэхээр өнгөрсөн одоо ирээдүг бас тэнцвэржүүлэх хэрэгтэй. Гэхдээ ялангуяа одоо цагт үйлдэл хийхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнгөрснөөс сургамж аваад одоо цагтаа зөв төлөвлөгөө тактик боловсруулах хэрэгтэй гэдгийг бол өвгдээцэн хөзөр бол ерөөдөө хэлж байна. За мэдээ зүүн совиндаа итгэх хэрэгтэй. Өөрийн чинь урд нэгдэх боломжуудыг сайн таньж мэдэх хэрэгтэй. Өөрийнхөө дотоод дуу хоолойгоо сайн сонсоорой гэж зөвлөж байна. Хөдөлгөөнд орж магадгүй юу гэхээр одоогийн байгаа газраас суурин байдлаасаа гарчтай шинэ зүйлсийг эхлүүлэх, өөрчлөлт хийхэд айхгүй байх хэрэгтэй. Одоо байгаа амьдралт газраас цайлах эсвэл хийж байгаа ажлаасаа өөр зүйл туршиж үзэж байд юм уу те. За энийг бол бүгдээр ажил карьерийн угаасаа тусдаа үзэх болгоо тэрэн дээр детальчилж харна. За амьдралд юу нь бол шинэ өөрийн амьдралд 12 дугаар сард шинэ эхлэл, шинэ боломжуудыг авчиж магадгүй тул бэлэн байж тэдгээрийг сайн ашиглах, яаж ашиглах талаараа бодох нь зөв юм аа гэдгийг бол сахиусууд нь зөвлөж байна. За зөвлөгөө бол анхаарах зүйл хэлсэн. Тэгэхээр энэ сарын та нарын маань 3 дугаархны ерхий нэрг бол бас 3 тоо бэлгшэлтэй юм те 3 дугаар бүлгийн 3 тоо гарсан буюу Three of Pentacles гэдэг үзэр гарч байна. Тэгэхээр за энэ хүү үзэр маань ерөөхдөө бол те хамтын ажиллагаа, хөгжил, дэвшил, чадвараа бусад харуулах зэргийг бол илтгэдэг. Ер нь бол хамтын ажиллагааг аягүй илтгэдэг үзэр. Тэгээд энэ сар чи чадвараа бусад харуулах сар байх нэ тий. Тэгээ чи өөрийн хийж байгаа зүйлийг илүү хүлээн зөвшөөрд бусдын дэмжлэгийг одоо мэдэрч эхэлнэ. Одоо чиний ажил карьер дээр ч юм уу хичээл сурлага ер нь бол хувийн асуудлууд чинь тий хамт олон чинь найз нөхөд чинь тусалж ийм хамтын үр бүтээлтэй байх энерги бол харагдж байна 12 дугаар сар. Тэгэхээр багийн ажиллагаа тий мэргэжлийн ур чадвар сайжрах ямар нэгэн төсөлд зорилго ч юм уу урагшаагаа явж магадгүй хийж хэлсэн ажил төсөл бизнес ч юм уу те ингээд хамтын хүчээр урагшлах шимжтэй энерги харагдаж байна. Тэгэхээр за бас бусдын тусламж зөвлөгөөг зөв ашиглах хэрэгтэй шүү гэдгийг сахиусууд нь зөвлөж байна. Тэгэхээр чиний те гаргаж буй хөдөлмөр анзаарагдаж үнэлэгдэж эхлэх нэ 12 дугаар сард. Тэгэхээр хин нэгэн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах эсвэл өөрөө бусдад зөвлөгөө өгчөж магадгүй 12 дугаар сард. Туршлагаасаа хуваалцсан бас юунд буруу ах уу тийм ээ. Тэгэхээр юун дээр анхаарах гэхээр ганцаараа зүтгэхээс илүү хамтын ажиллагаа сонгоорой. Би л ганцаараа бусдыг хийн бүтээн тийм хүмүүс найдахгүй энэ хүмүүст амьдралаа гэхэд олигтой нэмэртэй ч юм уу тэгснээс өөрөө хийж гэдэг юм хитрхи юм нэг бүгдийг ганцаараа болох гээд байхын оронд хүнээсээ сонгож байгаа найз нөхөд ойр дотны хүнээсээ зөвлөхөө тусламж дэмжлэг авбал зүгээр юм байна гэж сахиусууд нь зөвлөж байна. Тэгээд сурч мэдэхтэй ур чадвараа дээшлүүлэх боломж гарна 12 дугаар сард. За магадгүй илүү боловсролоо дээшлүүлэх, мэргэжлээ дээшлүүлэхтэй тийм боломж 12 дугаар сард гарч ирэх шинжтэй байна. Тэгэхээр энийг алхасгүй ашиглаараа би чадна гэдэг дээр айгүй итгэлтэй бич өөрийгөө нотлоорой гэдгийг зөвлөж байна. За хэрв чи ямар нэгэн байдлаар шинэ ажил төсөв, шинэ хамтын ажиллагаа бодож байгаа бол энэ бол 12 дугаар сард маш их эхлэхэд тохиромжтой үе шүү тий. Чи сайн хамтрагчтай болно 12 дугаар сард хийсэн ажлаа одоо бодож исэн төлөвлөжсэн ажлаа яг нь эхлүүлэхэд бол их тохиромжтой сараа. Яг одоо суурь зөв тавьбал 12 дугаар сарда зөв тавьчих юм бол дараа нь том амжилт ирнэ шүү гэдэг энэ хүн үзтээр хэлж байгаа юм аа. За тэгэхээр та нарын маань ерхий энерги бол юм байгаа даа. Маш сайн гоё хүзэр бууж байна. За gift check сайнны хажуугаар сар гихчээр 12 дугаар сарын эрүүл мэндийн төлөв дээр харахад бол сэтгэл санааны дарамт те шийдэлгүй мэд санагдах байдалтай амьдрал дээр юу хийхээ яахаа мэдэхгүй нэг шийдвэргүй бас зүйлээс болоод эрүүл мэндэд баг зэргийн одоо асуудал үүсч магадгүй шинжтэй байна л да. Өөрийнх нь дотоод асуудалтай үл тоож хоош тавих
тавьж явах нь улам өөрөө чинь одоо эрүүл мэндэд жоохон хөндрүүлж магадгүй баг цагийн за өөр илэрхээр тэргээ тоохгүй яваад л байх юм бол тэр нь хүндэрж магадгүй байна. Тэгээд заримдаа энэ хүзэр нь болохоор би физиологийн гэхээс илүү сэтгэл зүйн бас нэг асуудлуудыг бас илэрхийлдэг. Стресстэй, сэтгэлийн түгшүүр, толгойн өвдөлт, магадгүй нүд чин айгүй ядрах, мэдээлэл хийхдээ шаналхтай маш их зүйлийг мэдээд хитрхийх нь үнэ ачаалтаа болохоос ядрах байд юм уу. Иймэрхүү зүйлүүд ажиллаж чинь толгой, нүд өвдөхтэй, мэдрэлийн ядраа, нүд. Энд дээрс анхаараарай. Компьютер гар утасны ард их судаан суугаад нүд нь өвдөх, ядрах улаач байд юм уу. Иймэрхүү зүйлүүд гарах магадaltaй болохоор ядаж нөгөө компьютерийн дэлгэцийн хамгаалалтаа нүд шил зүүх, айл бол гар утас дэлгэцээс хамаарлаа бага байлгах. Эрүүл мэндэд анхаарах, сайн унтаж амрах хэрэгтэй гэж би бол зөвлөмөр байна. Тэгэхээр за эргэл ямар нэгэн байдлаар эргэлзээтэй шийдвэр гаргах асуудлаа одоо удаан бүү дарж байгаарэ тий. Шийдвэр эргэлзээл ингэж шийдэхгүй ингэж шийдэхгүй гэж бодохын оронд шийдвэрдээ жоон хурдан хийгээ явуул өөр чин стресснийг арай хөнгөлөх юм байна. Тэгээд сэтгэл санааны одоо дарамтаа бухимдалтай зүйлээ дотроо бити хадгалаарэ тий. Дотны хүнтэйгээ ярилцах зөвлөгөө авах хэрэгтэй шүү. Ерөөсө ажил карьер дээр ч тэр сэтгэл зүй эрүүл мэндийн хувьд ч ингээ буслаас зөвлөгөө авахгүй би болгоч нь өөрөө л хийчих би мэдчихээн. За ишиг бид өөрөө л болохыг гэдэг тийм айгуу тийм хандлагатай байгаад байгаа аахгүй юу. Энэ дээр жоохон анхаарах хэрэгтэй. Ажлын амралт ба тэнцвэрээ сайн бариа, нойр хөдлөх тал дээр асуудал үүсгээд байгаа болохоор энэ дээр бас анхаараарэ гэдгийг бол сахиусууд нь зөвлөж байна. Тэгээд хэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрх юм бол жоохон удаан 12 дугаар сард үргэлжлэх юм бол эртхэн шиг эмчит хандаарэ. Ямар нэг эрүүл мэндийн зай өрөөл тэ. Тэгснээс за гайгүй явандаа идэгчих болов зүгээр л үдэ эмчит үзүүлэх үү байх уу гээл тэ. Эсвэл сэтгэлийн асуудлаар дотны хүнтэйгээ ярих уу байх уу гэдэг ингээд бит юм шийдвэргүй байгаад дор шийдээд явчихаа. Тэгэх юм бол нэрс асуудлуудаас зайлсхийх боломжтой гэдгийг энэ дээр сахиусууд нь зөвлөж байна. За тэгэхээр одоо бүгдээрээ 3 дугаарх нэмэн 12 дугаар сарын ажил карьер мөнгө санх уу ямар ах вэ? За юун дээр анхаарах вэ гэдгийг харцгаая. За мэдээж нэмэлтээр зөвлөгөө үзрийг бас гаргаж ирнэ. За 3 дугаарх нэмэн хувьд бол 12 дугаар сар та нарын ажил карьер мөнгө санхутай холбоотой ерхий төлөв байдлыг одоо хэлж өгье. За энэс өмнө бол би харахад бол нэг жоохон асуудлууд бол энэ дээр ер нь бол явагдаж байна. Одоогийн байдлаар бол та нарын энээр бол тэ товр хөзөр. Юу гэхээр та нар дээр гинтийн проблемууд, асуудлууд үүсэн шинжтэй. Энэ магадгүй ажил карьер дээр эсвэл тодорхой хувийн асуудал дээр. За магадгүй мөнгө санхутай холбоотой санаанд оромгүй байдлаар гинт нэг юм асуудлууд үүссэн гэж бол би хараад байна. За 12 дугаар сард ерөөхдөө нэг юм жоох стресстэй үйл явдлууд нэлээд болох нэ. 12 сар гаруй үгүй юу? Тэ ингээд ерөөхдөө ажил дээр нэг хил ам ихтэй өөрөө чинтэй ингээд толгоогч одоо тархилгоогч өвдгсөн, зовоосон тэ асуудлууд нэлээд хит ундарч гарч ирэхээс гадна ажлын байран дээр өсөлтөн нэг бас олж харж ин чиний одоо дээр гаргасан хүмүүстэй одоо жишээл ямар нэгэн байдлаар бизнес эрхэлдэг бол ингээд чиний дээр гаргасан өрсөлдөгч нар зарим нь бол шудраг бус тоглохтой эсвэл одоогийн нэг алтан байгууллагад ажилладаг байлаа гэхэд тухайн одоо газар чиний дээр гарах гад ажлын мессеж чинь булаах гад ч юм уу ер нь ингээд аюу тийм өрсөлдөөний дунд бол бүх асуудлууд 12 дугаар сард бол өрсөлдөөний дунд өнгөрөх харагдаж байна. За дээрээс нь 12 дугаар сард ерөөхдөө бол яг уу ингээд та нарын одоо удирдлагууд чинтэй ингээд захирлууд удирдах албан тушаалын хүмүүс чинь за дэндүү хитрхи их үүрэг хариуцлага нуруунд дээр чинь үүрэг шинжтэй одоо нэг дортой чамаас маш олон зүйлийг хийхийг бол шаардах шинжтэй харагдаж байна. За тэрийг энийг давхар энийг хийж гэдэг юм уу ингээд ажлаас хитрсэн лимит хэтэрсэн ажлуудыг нуруунд дээр чинь өөрөөснөр чи 12 дугаар сарда яаж энэ ачааллыг даван туулах вэ гэдэг тал дээр нэлээд асуудлууд үүсэх шинжтэй байна. За эндээс юу харагдж байна гэхээр expression гэдэг үзэр гарч иж байна. Өөрийгөө тайлбарлах. Open up your heart and connect with others. Express your creative self гэж байгаа байхгүй. Ерөөдөө өөрийгөө илэрхийлээ, тайлбарлаа гэсэн утгатай ингээд зүрх сэтгэлээсээ нээгээд тэгээд бусадтай холбогдтой. Ер нь бол би ийм үзэл бодолтой хүн, энэ ажлыг ингэж хийн, эсвэл одоогийн ажил асуудалтай байгаач надад итгээд үзэх юм бол те би ийм бүтээн байгуулахад зохиох чадвартай ингээд сэтгэх чадвартай, бүтээх чадвартай шүү. Тухайн ажил дээр ингээд ерөөдөө creative self гэдэг чинь ер нь бол ингээд
бүгдийг бүтээх надад боломж байгаа гэдгийг удирдлагууд дааж тэр бусад хамт олондоо хүмүүстэй маш сайн өөрийгөө тайлбарлаж өөрийгөө нээж өгөх хэрэгтэй гэж санхүүсүүд нь зөвлөж байна. Тэгэх юм бол эдгээр асуудлуудаас 12 дугаар сард гарах боломжтой юм аа. Тэгэхээр одоо ингээл илүү их шаардлага тавиад их юм бол бас заримдаа бас өөрийгөө хэлэх хэрэгтэй гэсэн үг. Одоо тэгээ захирлаа, таны шаардлага чинь арай дэндүү их вэнч гэдэг юм уу те би хийж чадна. Гэхдээ надад маш их ажлыг маш богино хугацаанд өгөөд байна гэдэг нэг айтайхан ч байдаг юм уу ингээд заримдаа бол энэ шулуухан ч юм уу нэг айлтгүй тайлбарлахаас өөр аргагүй болоод байна. Тэгэхгүй бол ингээл удирдлагын төвшний хүмүүсийн чамааг ингээд дуугаа яваал иники тэрики гэх хитэрсэн юм угаад чи чимээгүй явуулах юм бол тэдний иршүүл хүмүүс болтой ингээд чи хэлэхгүй бол тоохгүй илүү ч ажил нэмж өгж магадгүй харагдаад байна. За гэвч эдгээр саадуудыг бас давж гарахад чинь чиний хайртай гэр бүлийн хүн эсвэл цуг ажиллаж байгаа хүн чинь эсвэл бизнесийн хамтрагч чинь те чамд бол чадлаараа тусалснаар 12 дугаар сард юм асуудлууд үүсэж ирсэндээ ерөөхдөө энэ зүйлүүдийн ард амжилттай гарах шинжтэй байна. Мөнх санхүүгийн хувьд бол 12 дугаар сард маш их стресстэй ажиллах, өрсөлдөөний дунд, толгой эргэм асуудлын дунд явагдаж ирсэндээ санхүүгийн байдлаа огцом сайжруулж чадна. Магадгүй ингэж сайжруулснаар те цалингийн урамшуул эсвэл бизнесийн нэлээд томоохон хөрөнгө оруулалт өөрт чинь орж ирэх шинжтэй байна. Тэснээс санхүүгийн асуудлууд доктортой өсөлттэй 12 дугаар сар байна гэж харагдаж байна. Миний мэдэрснээр юм байгаа байхгүй ингээл айгүй 12 сар гараал асуудлууд нэлээд ундарнаа. Гэхдээ даваа туулчин гэж харагдаж байна. За ер нь тэгээд за дээрс бас өөрийнхөө илүү ажил карьер дээрээ тэ ингээд хувийн бизнес дээрээ маш их ашиг орлоготой амжилттай бай гэж бодож байгаа бол та нарын хувьд бас санхүүгийн маш сахлаг баттай байхыг бол зөвлөж байна. Санхүүгийн сахлаг бат гэхээр зарим хүмүүс мань өнөө орлогоосоо давсан зарлагтай байх гэдэг шүү дээ. Тэрэн дээр анхаарах хэрэгтэй те. Хэрэглээгээд танах минималист хандах хэрэгтэй эргүүзүүд худалдаж авахын оронд те ингээд хэрэгтэй хэдийнүүд аваад бусдыг хадгалъя. За эсвэл энэ олсон мөнгөтэй ингээд илүү дутуу юм шопинг хийхийн оронд энэ бизнест хөрөнгө оруулаад үзээч гэдэг юм. Ийм санхүүгийн сахлаг баттай байж чадвал 12 дугаар сард санхүүгийн ашиг орлого бол тогтвортой, нэмэлттэй, огцом нэмэгдэх шинжтэй бол байна. За тэгэл жишээ аваад та нар ингээд хуваараа ингээд сургалтын төв ч юм уу странсаа ажиллаулдаг байлаа гэж бодоход чи ингээд заавалч хүнгээл танараас илүү хямдхан үн амлагтай эсвэл яадаг чинь тодорхой хэмжээгээр нэг юм эсрэг талын өрсөлдөгч нарын одоо өрсөлдөөн маш их давшилт одоо та давшилт бол чамлуу бол эрг шинжтэй байна. Тэгэхээр энэс болоод бас нэлээд стресстэй яавар энэ асуудлуудаас гарах үедээ арай гэж миний хамт ажлын төсөл хувийн бизнесмен амжилттай явж идэл ингээд нэг саад гарч ирээд гэх юм аа гэд үүнээсээ болоод нэг нэлээд юм стресстэй зүйлүүд бол байна л да. Тэгэн дээр юу гэдэг дахин нэг экспрешн буюу өөрийгөө тайлбарлалтай ингээд буцадтай холбоод хэрв ганцаараа хийж чадахгүй бол та ингээд энэ дээр two of cups-ыг харах юм бол та ингээд бас бусдын тусламжийг аваад үзэх юм бол чамд шин сэтгэлээсээ найдвартай туслах тэ ажил хэргийг хамтрагч бол гарч ирэх нэ гэдгийг энэ дээр бол харагдаж байна. За гэхдээ ямар ч иймэрхүү асуудлууд ингээд ундраад хийсэн ч магадгүй одоо 11 дугаар сард эхэлсэн ч байж магадгүй. Тэгээд нэг бол ингээд бүр эргэлзэлтэй. За энийг хийх үү, тэрийг хийх үү, яах вэ гэж бодоод байх боловч яг энэ асуудлуудын дунд бол яаж хийж яагаад гарч чадна л гэж зөвлөж байна. Тэгэхээр яг хүний тусламж авах, за удирдлагууд чинь хэтэрхий их шахалт үзүүлээд байвал сэтгэлээсээ тайлбарлаж хэлэхдээ өөрийгөө нээх гэдэгтээ дахин анхаараарай гэдгийг бол хэлье. За одоо бүгдээрээ хайр дурлалын тараад уншрал руу орцгоё. За тэгэхээр 3 дугаар хэмээн хувьд бол энэ удаа 12 дугаар сарын одоо синглчүүдийн мэн хайр дурлалын төлөв байдал ямар байх вэ гэдгийг харлаа. За тэгэхээр одоогийн байдлаар бол синглчүүд мэн бас нэг тийм хостой учир хаасаа яарах гэхээсээ илүү өөрийнхөө хувийн ажил карьертэй өөрийнхөө амжилтанд илүү анхаарч байгаа энэ дэрэг бол айгүйх гарч ирж байна. Хоолоо жоохон сөнгө байгаа шүү ойлгоорой. За тэгэхээр юу гэхээр ерөөхдөө за хайр дурлал бол миний нэн тэргүүний асуудал биш ээ. Би яаж амжилттай хичээл сургуулаа төгсөх үү? Одоогийн ажил карьертэй мөнгө санхүү бизнесээ яаж илүү амжилттай явуулах вэ гэдэг талаас нь илүү их анхаарч байгаа шинжтэй бол харагдаж байна.
За энэ байдал чинь илүү чамайг сэтгэл татан болгон гэж харагдаж байна л да. Юу гэхээр чи яг л гаш шиг дүүрэлцсэн те өөртөө маш их ихтгэлтэй эмхтэй харагдах болохоор ерөөдөө 12 дугаар сард чамайг өөрийн болохыг хүссэн те эрчүүд маш их байна. За эрчүүд маань байгаа бол эсрэг талаас нь ойлгоод үтчээрэ гэж би хэлдэг те та нар маань тэгвэл одоо маш их өөртөө ихтгэлтэй те ажил карьер дээр илүү амжилт гарах гэж яваа харагдаж байгаа болохоор бас нэлээдгүй гэдэг эмэгтэйчүүдийн анхаарлыг татнаа гэх жишээний ойлгоод авчаарэ. Гэхдээ яг нь ер нь бол 80% ч юм уу илүү ихэвчлэн эмэгтэйчүүд үздэг болохоор уучлаарай жоохон эмэгтэйгээд ярьчаад байдээ шүү. За тэгээд ийм байна ерөөдөө. За тэгээд зарим хүмүүстэй ажил карьерийн шуумаар танилцж магадгүй ерөөдөө чи ингээл өөрхөн карьерийн эд оргил үе дээр явж иж болно те. Тийм болохоор ингээд чамайг сонирхох эсрэг хүсний хүмүүс чинь нэлээд гарч ирэх шинжтэй байна. Хэрв чи хүлээгээд авчих юм бол чамтай маш удаан хугацааны бат бөх харилцаатай бүр цаашлаад гэр бүл болох сонирхолтой эр хүн ч гэсэн 12 дугаар сард гараад ирнэ. Гэвч нэг асуудал үүслээ. Энэ юу гэх юм? Нэг бол чи хайр дурлал гэр бүлийн харилцаанд яараагүй илүү ганцаараа байх сонголтыг хийн эсвэл тухайн залуучин чам таалагдлаа гэсэндээ яг энэ 12 дугаар сард чиний амьдралд ийм чухал хүн гарч ирсэн ч гэсэн чи яг гадагшаа явахаар болцсон ч юм уу тэгвэл гадагшаа явж сурахаар, ажиллахаар, амьдрахаар ингээд төлөвлөсөн байсан үед чинь гараад ирсэн болохоор ингээд илүү өөрийнхөө ингээд сонголтыг өөрийгөө номер 1 тавиад яваад өгөх шинжтэй байна. Заримийнх нь хувьд бол заримийнх нь хувьд гэвэл юу вэ гэхээр энд release your ex гэж гарч байгаа байхгүй уул нь ингээд ex-ээ амьдралаасаа тавиад явуулчихвал энерги илүү цэвэрлэх юм аа гэж хэлээд байгаа юм. Тэгээд уул нь чи энэ одоогийн те ингээд энэ одоо чамтай уулзах татвартай харилцааг амлах хүнтэй ингээд итгэл үнэмшилтэй байх юм бол этгээд үзэх юм бол те ингээд step to master гэж итгэж үзээд эерэг бодолтой байх юм бол те ингээд чамд гоё юм хайр дурлал авчирнаа. Тэгээд энэ хайр дурлалыг playfulness гэдэг үгээр гарч иж байгаа байхгүй юу? Өөрхөө ингээд energy speed of fun ингээд өөрхөө яг л нэг залуу насыг эсвэл хүүхд насны дурсамж шиг юм зүгээр л юм урсгалаараа хөвж таалагдсан хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөж юм эерэг байвал энэ гоё амар гоё романтик хайр дурлал эрен штэ гэдэг сахиусууд нь зөөвлж जैन. Заримийнх нь хувьд бол хуучин харилцаа хосоо мартаж чадаагүй болохоор хэдий чамайг гэх хүмүүс гарч ирсэн ч өөрөөсөө түлхээд ах шинжтэй бол зарим нь бол за энэ залуутай таалагдсан шүү. Гэхдээ нэгэнт би миний виз гарцсан сурахаар явахаар болсон. Тэр улс руу ажилд амьдрахаар болцсон тийм юм чинь одоо ингээд явахаас өөр аргагүй. Миний зорилго номер 1 гэдэг үүднээс яваад өгөх шинжтэй байна. Гэхдээ яг чи хүсвэл тэр хүнтэйгээ харилцах холбоотой байхаа 12 сар харагдчихээн. Тэгээд яг ингээд чамаа ингээд гадагшаа явахаар ч юм уу ингээд бүх ингээд зорилгоотой амжилттай ингээд төлөвлөсөн байх чинь ингээд чамаа гэх хүн гараад ирдэг. Чи бас өөр ингээд таалаад байдаг. Тэгэхээр бас ингээд айгуу тийм эргэлзэж эхлэх зүйлүүд бол гараад байгаа байхгүй юу. Гэхдээ яг ер нь бол гадагшаа явахаар төлөвлөсөн хүмүүс бол тийм ингээд яг гоё айгуу хүсэжсэн мөрөөдлийн сургуультаа тэнцээд мөрөөжсэн ажлын саналаа авсан эсвэл нэг нэлээд удаан хүлээсэн визний хариум гарцсан те гайгүй цалинтай ажил одоо бэлэн болцсон бол явахаас сонголтгүй харагдчихээн. Явсан идэж гэсэндээ энэ хүнтэйгээ ингээд итгэд одоо stay optimistic гэж штэ. Эрэг бодолтой байгаад энэ хүнтэй сайхан харилцаа холбоотой байгаад холын зайтай ч гэсэндээ харилцаад явах юм бол хоёрт бас явандаа ирээдүйд бас боломж гарч ирнэ гэдгийг бол энэ дээр сахиусууд маань бол хэлж байгаа маа. Тэгээд яг чи идэ явлаачсан чамаг гэх үнэхэр сэтгэл байгаа бол энэ залуучин чамтай өөр харилцаа холбоо тогтооно холбоотой байна. Чатлах, мессежлэх зүйлүүд бол гарнаа гэж бол харагдаж байна. Ер нь ингээд 12 сар гаруй үгүй айгүй тийм хурдан тийм хүнтэй уулзчихнаа. Чиний хувьд бол маш тийм нэг бодлын аз завшаантай зүйл. За зарим нь ажил хэргийн шуумаар энэ хүнтэйгээ танилцж магадгүй гэж харагдаад байна. За энэ хүний чинь хувьд бол ер нь бол хөрөнгө санхүүгийн хувьд ч юм уу ер нь бол чинээлэгдүү хүн байх магадлалтай эсвэл нэлээд боломжийн гэр бүлээс гаралтай хүн байхыг үгүйсэхгүй өөртөө нэлээд амбиц өндөртэй, итгэлтэй, зоригтой залуу. За бас тийм эмэгтэй байж болно те ингээд ажил карьер маш амжилттай яваа сэтгэл татам тийм хөөрхөн царайлагтай хүүхнүүд ингээд та нарын амьдралд бас гарч 12 дугаар сард ирнэ гэдэг үйл явдлууд бол харагдаж байна. Тэгээд ямар ч тач энэ хүнтэй бол холбоотой байх хувьд бол байх юм байна. Заримийнх нь хэлсэн билүү те X-ээсээ болоод хэдий гарч ирсэн ч юм уу хуучнтайгаа X-тайгаа эвлэгчих юм билүү. Эсвэл нөгөө X нь яг ингээд
салцсан байсан гэсэндээ буцаж ингээд чиний экс чиний амьдралд гарч ирээд те ингээд тэгж хооронд бас давхар шинэ хүн гарч ирээд болдгоо. Тэгэхээр чи нөгөө сэтгэл чинь бас нэг айгүй хоёр доо дах шинжтэй байгаа байхгүй. Энэ дээр бол би нэмэлтээр тодруулахад two funds гарчсан. Нэг бол гадагшаа явах төлөвлөгөө, нэг бол сэтгэл хоёр дахь байд юм уу те. Ийм зүйлүүд гарч ирэх шинжтэй бол харагдаж байна. Four of Pentacles гарч ирсэн. Өнгөрсөн хүнээ бас тавьж явуулж чадахгүй мэдрэмжүүд энэ дээр гарч ирж байгаамаа. За тэгэхээр яг нэг талдаа сонголт гарахгүй 12 дугаар сар синглчүүдийн минь хувьд бол тий заримын хувьд хоёр чирэгтэй хүн бас 12 дугаар сард гарч ирж магадгүй болохоор алийг бас сонгохоо мэдгүй байх тиймэрхүү зүйлүүд бол гарч ирж байна. За иймэрхүү үйл явдал 12 сард бол болж өнгөрнөө сингл 3 дугаарынхны минь хувьд бол гэж бол харагдлаа. Ямар ч тач чамаг их эсрэг хүсний хүмүүс чинь чамайг сонирсноо чиний хувьд бол нэг юм гоё энерги байдаг шүү дээ. Ингээд өөрийгөө эмгтэй хүн гэдгээ мэдрэх, гоо сайхан гэдгээ мэдрэх 12 дугаар сар болно гэж бол харагдаж байна. За одоо бүгдээрээ хосын харилцаатай хүмүүсийн 12 дугаар сарын ерхий төлөвийг харцгаая. За тэгэхээр 12 дугаар сард хосын харилцаатай хүмүүсийн минь дунд баг зэргийн гэх юм уу асуудлууд бол өрнөхнэ. Ер нь бол энэнийг хараад бол за энэ дээр юу вэ гэхээр бас айгүй тийм холын зайны харилцаатай хосууд байгаа аахгүй эхнэр нөхөр найз хүн залуутай ингээд нэг нь гадаадд байдаг. Ажилдаг, сурдаг. Эсвэл тэг хөдөө орон нутагт ажилдаг те нэг одоо хэсэг ажиллаж чад хотдоо ирдэг ч юм уу ингээд 90 очин байдаг ч байх боломжтой юм байна. Заримдаа хоёрын дунд харилцаан дээр нэг гардаг маргаан холын зайнаас болохоор нэг хосуудын харилцаа нэг жоохон анц суух гэдэг. За тийм саадууд 12 дугаар сард бол харагдаж байна. Гэсэн хэдий ч 12 сар гараад хоёрын дунд өмнөх саруудад үйл ойлголцсон байсан бол намжин эсвэл 12 дугаар сард хоёрын харилцаа хэвэн явагдчих боловч нэг юм баг зэргийн хоорондоо үйл ойлголцох маргалдахтай нэгнийхэн сэтгэлийн нэлээд шахалуулах гүнзгий үг хэлж одоо гомдох зүйл бол гарна. Одоо ялангуяа одоо чиний хосчонтэй чамд жоох нэг ойлгомж үзгүй зүйл хийлэхтэй нэг онцгүй хандлага гаргаснаар сэтгэлийг чинь шархлуулах шинжтэй боловч өөрөө чамдаар уучлахгүй наа гэж харагдаж байна. Хэрв холын зайны харилцаатай хосууд мань байгаа бол тэ хоёрын харилцаа 12 дугаар сарда хоёр биентэйгээ уулзах боломжтой. Эсвэл нэг бол чи бас байдаг байж болно тэ. Чи илүү Монголдо очсноор ч юм уу эсвэл аймаг төвөөс хотдоо ирснээр ч юм уу харилцаа чинь илүү ойлгомжгүй асуудлууд чинь сайжирч хэвэн болно. Чиний хос чинь бас чамд өөрөө буулт хийж өгөөд те харилцаагаа буцаж сэргээе цаашдаа ингээд ив найрамдалтай байя гэдэг зүйлийг бол хэлнэ гэж харагдаж байна. Нэг бол чи ирснээр нэг бол нөгөө хүн чинь хин нь илүү холын зайд байдгаасаа шалтгаална гэсэн үг. Тэгээд нэг багхан ийм гомдол маргаан үйл ойлголцлыг тооцвол ингээд харилцаа буцаж хэвийн романтик сайхан үргэлжлээд явна гэж харагдлаа. За энэ дээр сахиусууд нь юу зөвлөж байна вэ гэхээр let yourself first. Өөрийгөө ихэнд тавьж байгаа байхгүй юу? Your self respect makes you more romantically attractive. Өөрийгөөтэй илүү ингэж хүндэлж хандах юм бол те өөрийгөө түрүүн тавьж хайрлах юм бол илүү эсрэг хүснийхээ ингээд одоо хосынхоо ч юм уу сэтгэлийг илүү татнаа илүү сэтгэл татам тэ чи харагдах болно гэж хэлж байгаа юм. Clearly decide what you want so that it comes to you now те. Ер нь бол юу хүсэж байгаа харилцаан дээрээ те юу хүсэж байгаагаа ямар байр байдлыг хүсэж байгаа гэдгээ ер нь бол айгүй ойлгомжтой тодорхойлоод тэрийгээ бас хамтрагчтай хостоо те хэл хэрэгтэй те өөрийгөө хайрлахаас гадна харилцаан дээр ийм асуудлууд байна. Ийм болохоор би ингэмээр байна. Хоёул ангих хэвээр байна гэдгийг одоо нэг хил ам хийхгүйгээр те хэрүүл урал хийхгүйгээр бас олон одоо нушаа байдалгүйгээр шууд ярьсан дээ шүү гэж сахиусууд нь зөвлөж байна. Уулын хоёрын харилцаанд хэдий заримдаа асуудлууд үүсдэг, заримдаа холын зай харилцаа үүсдэг ч гэсэндээ хоёрыг би нэгэ гэхдээ ингээд сэтгэл мэдрэмж бол маш их магнетиктэй юм соронзон мэт юм таталцалтай хүмүүсээ гэж гарч ирж байна. За тэгээд forgive and learning те ингээд уучлж өгшөөж бас суралцаа. As you release and heal the past, you experience more love in your present moment. Өнгөрснийг одоо тавьж явуулж, уучлж өөрийгөө өгшөөснөөр тэ ингээд одоо чиний
you experience more. Тэгээ одоогийн чи хайр дурлалын амьдралдаа илүү туршлагатай болох болно гэж байна. За ямар ч асуудал өнгөрсөн саруудад те 11 дугаар сард 10 дугаар сард ч юм уу хоёрын харилцаанд асуудал байгаад үүссэн бол энэ удаадаа ярилцаад хоёр бинийгээ уучлаад үзэх юм бол харилцаа маш сайхан явагдана гэж харагдаж байна. Нэг хэсэгт яг энэ хүү харилцаагаа те цаашдаа өргөжлүүлэх үгүй юу гэдэг дээр чиний зүгээс айгүй илүү харагдаж байна л да. Шийдэж те нэлээд шийдвэргүй алхамтай байх боловч чинийхоос одоо үзүүлж байгаа хүн чинтэй бодож буй хүн чинь ерөөхдөө яхнуудаа намайг уучлаарай, хоёуланд нь бас хинхэнд нь ч юм эсвэл миний бас буруу байсан байна, хоёулаа ойлголцсон. Энэ харилцаа холбоогоо цаашдаа үргэлжлүүлээд авч явахыг хичээе гэдэг байдлаар уучлахгүйгаад ингээд хурж ирснээр дахиж харилцаан дээр сайхан ирээдүй 12 дугаар сард бий болно гэж харагдаж байна. За энэ харилцаан дээр заавал холын зайны хүмүүс биш ч байж болно. Гэхдээ яг зарим хэсэг нь бол бас нэг юм холын зайны харилцаатай бас хүмүүс байхайгүй үсэхгүй байна шүү. Бас энэ нэг марга ийм байж болно. Яг жаргахгүй ингээд хоёр ингээд аль биесны ихнэр нөхөр ч юм уу найзхан хосын харилцаатай боловч чиний хувьд одоогийн хувьд нөгөө нэг асуудал нь юу гэхээр зайлшгүй гатгшаа явах шаардлагатай тийм магадгүй чиний удаан хугацаанд хүсэж төлөвлөжсэн сургуультай тэнцсэн тэтгэлэг аваад суралцахаар болсон эсвэл удаан хугацаанд мөрөөжсэн гадагшаа авч ажиллах боломж нь бүрдснээс болоод ингээд хоёрын дунд ингээд цаашдаа харилцаагаа өвшүүлэх үгүү дээрээ эргэлзэж нэлээд маргаантай асуудлууд үүсхий бас үүсэхгүй юм байна шүү. Тэгээд олон хүмүүс үзэж байгаа болохоор би ингээд тал талаас нь ойлгомжтой ингээд олон талаас нь өөрийнхөө мэдэрснээрээ хэлээд явж гин. Тэгээд ойлгомжтой ярьж байгаа байхаа гэж найдаж байна. За иймэрхүү саадууд бол байна. Тэгвэл энэ нэг 12 дугаар сард бол салалт байхгүй. Энийг ерөөхдөө ойлголцоод ярилцчихна гэж харагдаж байна. Ер нь бол тэг чиний хувьд ч юм уу тэг ингээд эсвэл хоёрын одоо хин нэг нь те ер нь бол заавалчгүй ажиллаар ч юм уу те явах сурж амьдрахаар ч юм уу явах нэг шийдвэрт хүрсэн төлөвлөсөн байсан төлөвлөгөө нь 12 сард тэрэлжээд эхэлчээд тэгээ энэ хүн чинь юм уу эсвэл нэг бол чи ингээд зайлшгүй явах шийдвэртэй болчиход идэг богино урт хугацаа аль нь ч байтаа нэг юм энэс болоод ингээд ер нь бол хайр дурлалтай нэг сэтгэлийн шарах маргаан бол үүсэх шинжтэй бол харагдсан. За тэгтээ яг салалт байхгүй тийм ээ. Учир зүгээ бол олчноод хоёр бинийгээ сэтгэл бол үнэхээр ийм хүчтэй мэдрэмжүүд бол байна гэж харагдаж байна. За тэгээ сахиусуудын зөвлөгөө болохоо уучлж өгшөөгөөд бас суралцаарай гэдэг зүйлийг бас энэ дээр хэлж байна те. Өөрөө юу бодож байгаа хүсэж байгаа бас шийдэж ялвал хурдан хийлээ. Тэгээд бас өөрийгөө нэгдүгээрт тавьж те эхлээд өөрийгөө тавьж бас хайрлал илүү ингээд хамт хостой илүү юу гэмдэ чамд илүү татагдах болно гэдэг зүйлийг бол энэ дээр сахиусын зөвлөгөө бол гарч ирж байна. За ингээд 3 дугаархны 12 дугаар сарын ерхий төлөв байдал үүгээр өндөрлж байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай.